За гиц мэт авчтын чол авч боссон ч. Чамааг л оюу хийж. Тэгээ оёх гээд байгаа юм шиг л шүү дээ. Манай Севтланагийн тавьж өгсөн үс зүгээр л пар. Ноолуур юм ааш. Хүүшээ чивтэн Чи өөрөө битээ наалтаа дээ. Хойлоо баг ярианаас өмнө бүр хэрэлдэд дууссан юм шиг. Йоо нэр ямар халуун юм бэ? Чи өөрөө үгсдээ чи шар ус зүй гэж солиорсон. Юу гэсэн үг юм чин чарус надад зогтгий. Хүүшийн яриа мэрэ бичээд байгаа юм шиг үстэй арай. Үгүй бичээгүй. Чи тэгж хэлж байгаа л дээр тавьчих байсан. Хит юм бэ олцол явж исэн шүү. Охш. Япасаас хэрвээ эмгтэй хүн байсан. Энэ нэг Япон гейшагийн ус юм ааш. Угаасаа надад тийм. Тийм л ус юм шиг шүү. Нэг чек. Тэгэл эхлээл энийг ингэж авч ястаа тэгээд зочноо танилцуулъя гэхэд намайг ингэж авах юм уу? Үгүй юу гэж тэгж байгаа чамаа шууд илээтэл гаргаа шүү дээ. Гараа нуунаа. Араар. Нэрээ гараа нуунаа. Гараа нууж байгаа араар. Харин миний бэлээ хайгаад олд. Бэлээ хойно байгаль да ярьсаар ямар амт юм. Чив дээр гар нэг сонирм шиг чив дээр түүхэл сонирм бидтэй. Бас сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Оо юу вэ? Харин тий мэдээ хөтлөж байгаагээ сонсоо. За одоо сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Let's Talk podcast-ийн маань нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн маань зочноор үнэхээр гайхалтай түүхийг өөртөө агуулдаг амьд явдаг музейм бит манай хүндэт drag queen Аруна. За юу вэ Аруна сайн сайхан. Хавар болоод нүл ажиллал байна. Захиал гэх байна. Тэгэл ажиллаач хийгээл эндээч гараал. Энд тайзнаа гарч байгаа шүү дээ. 7 хоног болгоны 5 дахь хагасаа өдөр болгоо үзүүлбэртэй. 7 хоногийн 2 өдрийн энд нэг өдрийг нь хамжоод. Тэгээ үлдсэн 4 өдрийг нь ойдтол. Ингээл ич. Үлдсэн өдрүүд нь тэгэд яах вэ? Орондоо яаж гайгүй юу? Саяар. Тэгээ өнөөдөр нөгөө подкаст одоо нэлээ бас гуйлгаж төлөвлөж өнөөдөр ирсэн байгаа. Нэлээ хэд хэд удаагийнхтар алхасаад тэгээд өнөөдөр бас их сайхан өдөр байна тий гадаа нар шараад халуух өдөр байна. Өнөөдөр угаасаа ярилцлаганд орё гэж нөгөө бодоагүйсэн юм. Ааха. Бодоагүй ч яах вэ? Өчтөр чинь надад хэлсэн юм лээ. Юу яриад байгаа бэ? 5 өдөр чинь надад хэлсэн. Тавтаас өмнө яриад хэлээд байсан. Дээр үе юм биш ээ. Тэгээд мартцсан байсан. Тэгээ өглөө чамааг өдөр залгахаар чинь зүгээр ажиллаа хум хойш нь тавиал ирлээ шүү дээ. Одоо дахин гуйлгуулаад ямар од байгаа ш гэж бодоод. Ерөнхийдөө жоохон одтой үсттэй. Анги дундаа одоо. Нөгөө нэрээ хэлвэл одоо болох бах тий. Дугаа. Түр рекламны пауз. Өнөөдрийн дугаарыг ивент гэсэн залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагатай маш их баярлалаа. Та бүхэн залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагатай холбоотой мэдээллийг доогуур хаягнуудаас хүлээн авна уу? За эхлээд хоёулаа жин тоник нэг толгоч тий манай жин тоникч аягүй алдартай штэ. Угаасаа их удаа. Үргэлжлэх бах тий. Хамаг түүхэл яриар гэсэн одоо ярьдаг л бах та. За хоёулаа кэл калоргүй юм уугаад таргалаад байгаа шүү дээ. За ингээд яг хоо би ингээд асууя гэж бодсон л да. Ер нь одоо манай энэ подкастаар дандаа ингээд л одоо өгдөг өөр ингээд яг өөрийнхөө амьдралыг нөгөө ярьж оролцсон хүн айгу ховор байдаг. Тэгээд анхны дугаартаа одоо бас нөгөө юм бяцхан тэг ингээд яг өөрийнхөө амьдралын талаар бидтэй ингээд танилцуулаад ярьцаад өгөөч. Тэгээд ялангуяа хүүхэд өсвөр нас ер нь яаж өнгөрч ирсэн боллоо. Би ч одоо тэгээд нөгөө 1900 гэдэг оны хүн шүү дээ. Социализмын үеийн хүн байна. Тэгж хэлэх юм. Тухайн тэр социализмын үед ямар байсан бэ ер нь? Би сайн мэдэхгүй болохоор чамаас асууж байна л да. Тэгэл хүүхд нас мас бол тэгэл өнгөрсөн баха өвөө нэг тийм нэгсэн бодгоо. Тэгэл 10 жил мэлдэ. Одоо та нарын үе шиг тий. Одоо та нарыг залуу болох гээд байна. Одоогийн тий үе шиг ингээд тийм гоё хүн амьтантай нээлттэй уулзаж учрах газар байхгүй. Ер нь бол хүмүүс хоорондоо танилцах боломж чомс. Тэр үед чинь тэгээд
гэрээ утас. Үгүй бол тэ нэг сонин сэтгүүлээс тэг мэдээлэл авдаг. Нэг утсаар гэрээ утсаар өөр хоорондоо уулзалдаг. Тэгээ утсаар залгаад байхгүй бол одоо тэгээд нөгөө уучлаарай зү тий. Үгүй шүү дээ ингэдэж нэрээ гэрээ утсаар залхаар байхгүй нь гэдэг шүү дээ. Тэнд байгаах гээд нэг газар очихоор яг л тэнд байж идэг. Үгүй. Зүн чи ба хайш. Үгүй нөгөө тогтмол нөгөө нэг уулздаг одоо юу англи нөхөд найз нөхдөр ч юм тогтмол уулздаг газруудтай байсан үг байхгүй юу. Нэг бол зааланд ч юм уу үгүй бол тэ нэг цэцэрлэгийн нөгөө бисэдэ сарч тэ пасетик тэ цаад тэнд уулздаг ч юм уу тэ. Тэгээд тэнд яваад чод тэгээд ангийнхан цуглардаг юм яг тийм л үе байсан шүү дээ. Тэгээд тэр үед чинь тэгээ ерөөхдөө бол тэгээл өөрийгөө ер нь бол бусдаас тэгтээ гэдэг арай өөр юм байна. Гэж мэдэрч эхлээл. Гайхаал. Тэгэл одоо нөгөө мууд их нэртэй луу данстай нөгөө л энэ гад ихтэй байгаа тий. Бид хоёр Монголд хоёулах юм байна гэж боддог л байсан үе ахгүй юу. Тэгээ одоо ер нь мэдээлэл энтрийг бол ерөөхдөө бол тэгээл шар сонингуудаас авдаг. Тэгэл тэн дээр ингээл нэг тодорхой хэмжээний нэг LGBT хүний талаар яриа мараа гарахаар ийм юм байд юм биш үү? Яаж олж болцох уу? Яаж олд юм бол эдгээр яаж мэдээж ийшээ сонир руу ярьсан мгээ сонир руу залгаж асууж сонир руу бүр сонир тий редакц руу тэгээ өхөө танад тэр одоо тэр нөгөө жишээ нөгөө сэрүүлэг сонин дээр одоо жишээлбэл ингээл нэг ярилцлах гэсэн байх чинь сэрүүлэг сонин руу яриад танад тэр дугаар дээр сончин дугаартай байдаг шүү дээ тэтгэх удирдлагын тэтгэх дугаар хэвлэлч гэдэг юм уу тэр дугаар дээр тим ярьцлага гарсан байсан тэр хүнтэй холбогдож болох уу гэдэг юм уу би бүр тэгж асууж гэхдээ сонины зүгээс хувийн нууцлал гээд тэгээ холбож өгч байгааг байхгүй тэгэл тэр сонин сэтгүүл дээрээ сайраа уншаад хараарн тийм нэг уулзалт газар байд юм байна гэж мэдлээ. За. Одоо тэр ч одоо хэдэн настай байна бэ? 98. За. 10 жил. Одоо бараг 96 онд юм байна. 8 дугаар 30 жилийн өмнө юм шүү дээ, тий? Тийм биш би чинь 16-тай байсан гэхээр. Яа, насаа ярьж. Одоо 46-тай за тийм ээ. Дээрийн тал хүрээл явчих юм. Тэгээд сонин дээр болохоор ингээд бичснээр болохоор ихтлгүүрийн урд уулзалт. Ихтлгүүрээ. За. Тэр ихтлгүүрийн хаваар цугларддаг тийм газар байдаг юм шиг байгаа. Тэгээд тэрийг ингээд мэдчихээд би чинь ингээд шүн оройгоор тэргээр ингээд явж байхаар танилцдаг ч байгаа. Тэгээд би ингээд дандаа шүнээр очиж зогсдог байлаа. Тэгээ амжилт олцсон уу? Олоогүй. Тэг яаж тэгээд харин ихтлгүүрийн урд биш юм бэ. За тэгээ хаад. Тэрэн тэгсэн чинь одоор бол явуул ингэ цэцэрлэг түрээлэн биш үү? Тий. Тэр үедээ болохоор 23 дугаар сургуулийн өмнөх цэцэрлэг түрээлээ ямар нэртэйсэн юм бэлээ. Үгүй тэр зүгээр л сургуулийн өмнөх цэцэрлэг л байсан. Одоо нэг тийм юу л байсан шүү дээ. Байрны голдох цэцэрлэг шиг. Тэнд байсан байгаа байхгүй юу? Задгаа байлуу тий. Тий задгаа байсан. Одоо ч юм уу хашаалтсан байгаа шүү дээ. Тий нэг юм чулуун юм юунууд модон юм сандлуудтай тий. Тэгээд нэг 2 3 асартай байсан. Тий. Тэр хасрууд нь гэсэн бас аюу гоё нэртэй. Их хатны өргөө, бах хатны өргөө, аягчангийн өргөө гэдэг юм. За жишээ нь их хатны өргөөн дотор нь хинүс байдаг байсан. Хинүс гинэ ямар өсөрч ирээд байна. Өсөрч байна. За. Өсрээд байна шүү дээ. За. Одоо тэр их хатан бах хатны өргөө гэдэг чинь мэддэг үе нь болохоор 2003 онд шүү дээ. Бүр тэ дараа нь юм шүү дээ. Тэгээ бүтэн чи бодлоо 7 хийзлээ. 6 7 9 жил 8 жил үсрээд байгаа юм шүү. Байж л да нэг жоо өсрүү ярмаар ш та. Тэгсэн чинь тэнд байдаг гэсэн юм байна л да. Би мэдгүй ихтлгүүрээ урд урал ингээл гүүгээл хэд өдөр тэгээл өнөөдөр цуглардаг өдөр нь биш юм болов маргааш нь ирж үтсэн гих мэтлэнгээр ингэж явчихсан чаар. Хажуу талд нь байрны ор сууцны нэг би нэг давхарт нийтийн 0 идэх гэсэн байхгүй. За. Чаар тиймд цуглардаг гэсэн би. Одоо тэр юу лээ нөө цэцгэн бууз л юу лээ. Баялаг бууз. Тийм баялаг. Яа нэ. Баялаг бууз чинь жорлон байсан биз дээ. Угаасаа тэр чин доороо тий. Ингээ хажуу талаар нь ордог. Тэр нийтийн жорлон ингээд юм хан юм цоорхоотой. Тэрвэрээ ингэж одоо бие бинийгээ мэддэг юм яа гэдэггүй ямар дохио зангаа өгдөг чи юм уу. Тийм байсан байхгүй. Тэгээ гадныхаар санамсаргүй мэдсэн. Эхлүүрээ урд мэдээж ирэх ингээл хүмүүнтэй нэг уулзчаасан ингээл цогцож чи мэдээж ирэх хүн толсоо бичсэн шүү дээ. Тэгэл
явж ороод тэгээл мэдсэн байхгүй. Хүн бол зааж өгөөгүй өөрөө мэдсэн юм байна тий. Тэгээ би тэмдэж харин нэг ахтай тэр үед нь штэ. Нэг ахтай танилцсан. Яа 0-аас хайраа олж ирсэн шүү дээ. Тэгээд мэдсэн штэ. Нийтийн бие засах газраас хайраа олж ирсэн юм байна. Тэ мэдлээгээ тэгээд угаасаа нөгөө хүнтэйгээ эрэх холбоо байхгүй. Ямар гарууч мөц байхгүй юм чинь. Тэгээ тэр үед чинь одоо баг худалчинд Монголд чинь интернет гэдэг чинь дөнгөж орж иржсэн үү шүү дээ. Тийм баха. Интернет кафеч баг ховор. Бид нар чинь 2002 онд чи интернет кафе чи ерөнхийдөө гараад ирсэн байсан шүү дээ. Тэгээ одоо 90 хэдэн он гэж ярахаар одоо яана зарим нэг хүүхдүүд одоо төмсгөндөөс хилээл явчихсан. Төмсгөндөөч байхгүй байсан биш үү баг. Яана энэ ах гээ. Яа та ч манай ээжтэй чадсан биш гэдэг ч үгүй сайн нэ. Тэгээ ер нь одоо ингээл одоо би ч бас надад ч бас нэг тиймэрхүү юм тохиолдчихлаасаа. Эхтлгүүрийн тэр манай одоо хүргэн ах тэгчихсэн байхгүй юу. Эхтлгүүрийн тэрнгөөр явж болохгүй шүү. Комондод цуглардаг гэнгээл тэгэхээр би ч хичээлээ даснаа тэрнгөөс 7 хоног тойрч яваад хэнийг ч олоогүй. Тэгсэн чинь өдөр биш орой цуглардаг байсан юм байна. Тэгээд дараад нь тэр нөгөө нэг 0-ыг чинь бас дараад нь бүр дараа нь мэдсэн шүү дээ. Харин оройгоор л угаасаа цугларлаа л та өдөр нь ажил мэлгээд хүн ихтэй юм чинь юу вэ? Тэгэд одоо юу хийх вэ тийм биз дээ. Тэр үед одоо тэгээд уулж үзэг болохоор юу ихийг мэдэхгүй юм да. Үтсэн бол гоё ярихгүй юу гээл. Тэгээ одоо жишээ нь ингээл миний ингээл бодож байгаа одоо ихэнх нөгөө нэг гей залуучууд ч юм уу өсвөр насны амир нөгөө өөрөө айгу дарамттай өөрөө ингээд нөгөө нэг амир ингээд өөрөө дотроо ингээд нөгөө өөртөө нэг алдцдаг тий өөрөөгөө хүлээн зөвшөөрөх үе байдаг шүү дээ. Тэгээд одоо яг тэр өөрийгөө хүлээн зөвшөөрөх явц нь яг ямар шухан явж байсан бэ? Чиний хувьд? Миний хувьд шүү дээ. Тий, яг өөрөө ч. Тэр үед ямар их хүмүүстэй уулздаг шин би хүмүүсийн хувьд мэдэхгүй шүү дээ. Тий. Миний хувьд болохоор чинь тэгээд яг тэр үед социализм л үе юм да. Тэгээд дөнгөж л нөгөө арчил гараал хэлжсэн үе шүү дээ. Тэгэхээр нөгөө мэдээлэл хомс. Би одоо тэгэл ерөөдөө бол ганц авсан мэдээлэл нь болохоор нэг би тэр үед уншижсэн маа нэг 10 жилийн ангийнхаа хүүхдэнд сэтгцэн эмгийн талаарх нэг тийм гарын авлага маягийн одоо цэцгийн эмгэг гэдэг чинь одоо янз бүрийн олон төрлийн мэдэн байдаг гэдэг тийм гарын авлагаас байхгүй 85 оны хэвлэгээ би бүр амар сайн санагдیں۔ Тэрийг ингээ уншижсэн чар тэрэн дээр харин тийм байсан байхгүй. Ижил хүйсийн харилцаа нь олвол тэ гаж буруу харилцаа ийм хүмүүсийг нийгмээс тусгаарлах сэтгцэн эмнэлэгт хэвдүүлэх арга хэмжээ авах ёстой гэсэн тийм юм байсан байхгүй. Би тэрийг уншчаал би чинь гаж хүн юм биш үү? Би өөрийгөө ер нь бол тэ илэрхийлж болохгүй юм байна. Гэт одоо өөрийгөө ерөөхдөө нууж хэлж байгаа байхгүй. Гэхдээ ингээд нуугаад одоо байгаа л юм чи одоо яаж нуух вэ? Тийм болохоор тэгээ сүулдэ бүр амар ганцаардал. Тэгээл хүмүүнтэй ч уулздаг юм чи тэгээд нэг амьдралдаа нэг ганц удаа нэг бураахлах хийжсэн үйдэг амиа орлох хийжсэн байхгүй юу? Ярахаар уйлах гэдэг нэг авах. Тэгэхэд тэр үед одоо тийм байсан юм уу мэдэхгүй байна. Ямарч нөгөө айл болгон баг нөгөө гэртээ эмээ сантай байдаг байсан. Тэгээ манай гэртээ болохоор тийм дэмдрал нөгөө нойрны ингээд одоо тэр чинь ингээд нэг юм ингээд чихэршингээ бооч байдаг шүү дээ. Тэрэндээ нэг 5 илүү 6 илүү ширхтээ байдаг санагдаад байна. Тэрнээс 2 ботлыг уугаад. Тэгэл үхэл гэж бодсон. Ер нь бол ингэж гаж мажаараад бол имлэг хоригдчих хороо гэл. Үхэх биш одоо суучлаа. Тэрнээс одоо их хөдөрөх болсон хамгийн гол нь уухаар харин унтдаг юм билээ. Унтдаг нь бол үний юм. Тэгэл баг худалж үнт ингээл амар ингээл хаалга ингээл балбаад би одоо ганц санаж байгаа юм дээр байхгүй ингээл амар хаалга ингээд балбаад яа салбет хэрэгтэй байна. Хамар амнаас нус гойж идэж шүү дээ. Нус шаар болчлаа гэх гээд байгаа. Салбетыг авдаг шүү дээ. Тэгсэн чинь ингээд тэр ийм ууснаас шир хугацаа өнгөсөө би нэг санд. Ямар ч нэг хаалга ингээд амар гэрээ хаалга ингээд балбаад байгаа. Яаж ч би ч нөгөө гэртээ хийж байгаа үйл ганцаараа тий ганцаараа байхтаа л хийж дээ мэдээ чи. Хүн байсан бол юу гэж хийх юм хөөе. Гэхдээ яг нэг өрөөндөө ороод яаж ч бэлээ яаж бэлээ. Өө нэг 2-2 нөгөө нэг 2-2 юу байгаа болохоор дүү байгаа болохоор юу нь би зүгээр сууж чадахгүй шүү дээ. Тийм болохоор ч ганцаараа байсан ганц боломжтой ажиллаа хийсэн. Боломжоо гэж яа өгөхөд боломж гэсэн.
тийм үйл хийжсэн юм а. Тэгээд ямарсан нэг амар хаалга ингээ балбж байгаа чимээгээр сэрж тэгэл нэг турсгаа хуулуулж ил ямар удаа хаалга тайлдгийг ингээл ээж үгэлж харж байна. Тэгэл тэр үедээ би бодсон байхгүй. Би ер нь бол тэ болоогүй юм байна. Ер нь тэ ганцаарч исэн хамаагүй. Тэгвэл нуугаад ч хамаагүй ер нь амьдрах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрөл. Тэгэл за ер нь тэгэл байгаараа л байгээл. Тэгэл одоо ингээл явчихсан. Нэг л одоо ингэж явсан. Зургуу нэг байгаараа байна гэдэг хичээгүй л дээ. Би ч юм болохоор яг энэ хүрээл дунд манд ч юм бол ерөөхдөө 2003 онд анх интернет одоо тэр үед л баг интернет чинь нэг тэгэл 2003 оноос хойш тэхийн зогсоолоос хойш л ер нь бол тэгэл хүмүүстэй яасан. Үгүй 2003 онд чинь залуус эрүүл мэндийн байгуулагдсан 5 сард тий. Тэгс чинь би болохоор 2003 оны заа юу баг 5 байна 6 сард нь интернет кафенаас тийм байгуулга байд юм байна мэдээд. За яа байгуулга байд юм байна мэдээд. Тэнгүүтлээ тэр байгуулган заа юу. Бас өмнө нь нөлөөтэй тавилан гээд байгууллаа 97 он байлоо 97 он. Тэр тавилан гээд байгуулга байдаг байжгаад тэр нь болоод залуус эрүүл мэнд төгөлдөг байгууллага 2003 онд байгуулагдсан байгууллага байдгийг мэдээд тэр нь гэхдээ мэдээлэл нь болохоор амар сонио алдчихж байгаа юм заа. Хайлт нь болохоор нэг тэр үчид өнгөд интернет мэдчих эхэлчихсэн үе болохоор яаж хайхаа мэдэхгүй. Тэнгүүтлээ ингээ гейм Монголиа гэж хайсан чинь ингээ мэдээлэл гарч ирж байгаа байхгүй юу. Тэгс чи тэн дээр ингээд зар гарч ирж байгаа юм. Танилцах зар. За тэгсэн чинь хүмүүсийн танилцчихсан тэр зар нь юу гэсэн ингээд одоо тэр үедээ л биш одоо байдаг мэдгүй байна. Нэг юм аяллаа заа юу. Занаа дөрөв гэсэн байлгүй да. Ор сайт биш байгаа юм. Аяллаа тийм нөгөө нэг юм байгууллагын юун дээр ийм форум хэсэг дээр тийм нөгөө нэг юм чат хүрдэг хилцүүлэг хийдэг хэсэг гэсэн үг шүү дээ. Тэнд ингээд танилцъя гэсэн 60-аад ингээд хүмүүс чаталдаг. Тэгээ тэнд тийм парти болно 6 сарын 25-нд парти болно гэсэн зар байсан байхгүй. 2003 онд шүү дээ. Тэгээд би анх удаага хүмүүс байд юм байна. Пари болд юм байна. Очиж үзэх хэрэгтэй юм байна гэд. Тэгээ анх пари очиж. Хөө тэр анхны парти ямар байсан? Чиний одоо нөгөө миний очсон шүү дээ тий. Чиний очсон хамгийн анхны парти. Харин яг тэр 6 сарын 25-ны тэр парин дээр очиж болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө газар нь болохоор офицерт. Офицерын ордноос уруудаад гэдэг. Бол тэн дээр твсэн. Бол миний хороор өксөд юм билээ шүү дээ. Тийм шүү дээ өгсөн шүү дээ. Офицеруудын ордноос уруудаад генерал гэдэг диско паб байгаа. Тэр нь 21 цагаас гिचсэн байсан баггүй зар. 6 сарын 25-ны. Тэгэхээр би 24-нд нь үхтэл самнаа тэрийг. Уруудаал явахаар Тэнгэр плаза орчих нөгөө генерал нь болтгоо. Тэгээ бүр сүүлдээ нөгөө нэг шаратны автобусан чинь суугаал дахиад офицерын ордноосоо дахиад дараагийн буудлын руу явж үзээ. Улаан хуурман руу явж үзээ. Сүүлдээ энэ офицерын ордонд л гэсэн юм чи нэг өксөд үзчихээ өгсөж яана байж л баг. Тэгэл энэ газар юм байна гэл. Тэгээд маргааш нь бич бай 21 цагаас гисэн болохоор нөгөөсдөө эртгээ очих хэрэгтэй юм гээ 8 цагт очиж байгаа байхгүй. Хинч байхгүй. Айгу итгэвтэй. Тий, би яаж итгэвтэй. Тэгээ орсон. Хинч байхгүй. Тэгээ нэг зөөгч нэгэд 2 залуу. Бэсэн. Тэгээ орсон чинь нэг 2000 төгрөгийн такстай. Тэгээ такса өгсөн чинь ингээд нэг кола, тэгээ нэг боргоо, тэгээ нэг бэлэвч, тэгээ нөгөө пос уртдаг буувч идэв шүү дээ. Чи алийг ямар өнгөтэйг нь авах юм хэрэг би хамаагүй гэсэн байхгүй. Чи тэр нь өнгөөрөө ялгардаг байсан юм байна шүү дээ. Одоо нөгөө актив пассиваараа нөгөө дээр үеийн хэллэгээр бол актив пассив одоогийн топ бороо тий ялгардаг вестийг мэдхгүй би шарыг авцсан байхгүй гэсэн. Тэгээ шар нь ямар юуг төлөвлөж ирсэн? Бай чи яас хэрэг байхгүй. Би харин дэлгэрүүлж яриад байна уу? Харин тий. Тавч. 2 3 хаа өгөө. За. Чийлээ. Гараа ингээ гойнхан завчаар шаачаал идэл сугах. Хөөдөө орж ирэх нүгэл хараал байхгүй. 11 цаг болтол хинч байхгүй. За. 2 цаг суудсан байгаа ч тийм. Тий. 8 цагаас 3 цаг суудсан байгаа. 3 цаг гараад тий. Тэгээд энэ хүмүүс угаасаа бэдгүй юм бэ нөө. Бараг л гаавд хүчээр хоёулаа юм байна. Ухааны бод.
Яг ингээл гарах гал хувцаа аваад үүд рүү явсан чинь өөдөөс ингээл баахан сүргээрээ чинь амар гоё авч бүр хувцаараа биш бэр гээл үнэхээр гоё байсан тэгэхэд бол аав удаа үнэхээр нөгөө ганцаардах биш хамт олон хамт тий бид нэг цөөх хүлнээс олуулаа юм байна гэдэг бид нар ийм олуулаа байгаа да их баярлалаа гэдэг. Тэгэхэд айгүй гоё юм байна. Тэрэн дээр юмыг хариул айгүй юм ярих гэдэг. Энэ нэвтрүүлэг чинь цагийг бараад байгаа юм биш үү? Зүгээр 10 цаг ярьсан ч хангалттай хонгор минь. Би миний цайлаар 1-2. Би анх удаа ингээл нөгөө нэг бас гей парти болж байгаа гэл ингээд очиж ирсэн аахгүй юу, ирж ирсэн. Тэгээд одоо энэ нөгөө нэг энэ зүүн дөрвөн замын нөгөө Эпес гэдэг худалдааны юу лээ? Шатдагчаа. Нөгөө East төвийн тэнд парти болж ингээд тий парти болж ингээд тэгэхгүй тэгэл би ч ястаа нэрэ тасан гангалаад яваал очлоо нөгөө би ч нөгөө хаашаа яшаага ганцхан найцтай нөгөөх маань Японд тэгээд над руу энэ тийм болох чинь ийм болох чинь гэж над руу нөгөө бичдэг. Тэгэл би ч ястаа Google яваал очсон таксны 10,000 гинэ. Тэгэл 10,000 төгрөг өгөөл хайсан чинь би бүр ингээд агуудаа амьдралдаа 10,000 төгрөг тийм их юм авч үзсэн шүү дээ. 100 г арх заяа. Тэгээ пив, кола, юу лээ нөө жоош. Тэгээ дээрээс нь самар. Тэгээ ингээ баахан бэлүүчлэг брикад ингээ садал дээр ингээ тавьчихсан. Тэгэл нөгөөдгөө чи ингээ ээлж угаас огтол гараа явчихсан. Тэгэл ингээд одоо тэр үеийн юм яасан ч хямдхан байсан. Одоо ингээ ботход те. Хэдэ хэвийн шинжилгээ өгөхөд амар боллоо. Эдгэрэнгүй мэдээллийг Test for UBC-г орго. Эхлээд бид нар чинь нөгөө хин бөөнөрөө байгаа шүү гэдэг хин хиндэ мэдрүүлэх нь айгүй чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ингээл хүмүүс ч одоо би л ганцаараа би л тийм юм гээл одоо бидний үед тий ингээл нөгөө гадуурхалтаа дүрстрийн гээл хийж одоо надаас чинь бас үе мултарсан юм байна. Гэхдээ доошо дүүлдэг. Гэхдээ яг нөгөө нэг тухайн үед одоо болохоор чи интернет ягаал гей гээл бичигүүд бараг л бүх юмд гараад ирнэ гээл чи мэдээллийн 900-д амьдарч байгаа тий бидний үед чи ямар нэгэн мэдээлэл авах вэ тэгэл нэг сонио харахаар л буруу хүмүүс гээл саяных шиг юм уншсан одоо сэтгцэн өвчтэй гээл ингээл тэгэл ийм юм байдаг юм би одоо тэрнэл юм бах гээл ингээд шаналал ингээд явж идэг тий тэгээд одоо манай одоо миний үеийнхэн штэ одоо миний үеийнхэн ч одоо баг бүгдөрөө л тухайн үедээ нөгөө олонний танил байснараа л яг бодохтой ингээл ер нь тий олонний танилал бид нар л бид хоёр л ийм юм байна гэсэн тийм зүгтээс байхгүй. Тэгээд яг ингээл үеийнхэнтэй танилцаал ярихаар бүгдөө би яах тэгж боддог гэсэн хүмүүс байдаг. Мэдээл байхгүйсэн үе юм чи одоо л юм сайхан болжээ сайхан болж. Бараг худалч хүнд ороо Facebook эргүүлээл найз залуулаад байгаа юм шүү. Тэгээ хоёулаа байнга эргүүл суужж яагаад болохгүй вэ? Аяа. Тэгээ ер нь ингээд одоо ингээд хоёулаа чи 2003 он дээр явж шүү дээ. Чиний хувьд 23 жилийн өмнөх одоо юу байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд за ингээд интернетийн орчин ороод ирлээ. Тэ интернетийн орчин ингээд ороод ирлээ. За интернетэд одоо аль юугаар танилцдаг байсан бэ ер нь чиний үед? Вебсайт ч юм уу тэ тэрнгээр тэр үед ч юм бол юу штэ нөгөө Герман сайд гэдэг чинь Монголид за тэр байсан. Тэгээд нөгөө яахад тэр чинь ер нь серч хийхээр айгүйх зар айгүйх явдаг байсан юм аа. Мэйл бичиж танилцдаг байсан шүү дээ. Чиний үед үү? Мессенжер байгаагүй юм уу? Би байсан л дээ. Тэгэхээр мэйл бичдэг байсан шүү дээ. Яагаад ч юм ингэж нөгөө нэг мессенжер ашиглаад яахаа мессенжер ашиглаас илүү мэйл бичдэг байсан айгүй гоё юм. Би ч мэйл бичиж тавьчихсан юм а бас. Яг тийм байна. Яг тэр тухайн үед нэг хар хул мулч илүү нэг юм азарган бойр зорчлоо нэг тийм хаягтай хүнтэй ингээд юу яажсан байхгүй юу? Чат мэйл бичээ сайн байна уу би ингээ мамаа гэл тэгэл нөгөө хүнийхээ нөгөө нэг юугийн шалгаал орж ирэл тэгэл тэнгууд Монголид бас тий айгуу гоё сонирхолтой. Яха мессенжерийг чинь нөгөө хамгийн гол нь ашиглахаар нөгөө камер
Нэхэд Яа, тэр яагаад те. интернет кафе дотор чинь нөгөө камер хард мессенжлэн гэдэг чинь үнэн бүтэхгүй. Гэхдээ тий гол нь тий нөгөө камертай компьютер нь олдохгүй. Тий, дээрэс нь айгүй удаа баг ингээ худалж үнд баг ингэж жоохон хөөрхөн дээрээ ингээ гацсан. тэрний хооронд баг зүгээр хөөрхөн зураг явуулсан дээр байсан болохоор. Гэхдээ тий зураг мураг явуулахар чинь тэгэл цаашаагаа амар тарчдаг байсан биз дээ. Би л Хүмүүс чи ингээл нэг руугаа амар ингээл тэр чигээрээ ингээл яваал энэ нэг юм шин төрлийн гей гарч ирлээ мэрлээ гэл ингээл хаасаагүй зураг явуулаад хүний зураг уггүй танилцж байлцдаг тий. Үгүй яг үннийг хэлэх юм бол яг бидний тэр үе чинь шал өөр байсан шүү дээ. Одоо бол яг хүн бие биенээ зураг аягүй ашигладаг шүү дээ. Тэр үед чинь болохоор бид нар чи бие биенийг аягүй тийм өргөж дэмждэг байсан шүү дээ. Чи санаж нь ингээд одоо чинь хамтаа төвдөр чи нөгөө зургийн хичээл гээл бид нар нөгөө зурж чаддаг хүмүүс нь бусдаа зураг цаг гоё өнгөрөөх гээл тий. Тэгээд ууланд авирдаг тий. Ууланд авирдаг. Уулаар явдаг. Тэгээд ч өөр чи юу тий. Заавал байгуулгаас гихгүй хүмүүс нь өөрсдөө сэтгэлээр нийлдэг байсан шүү дээ. Нэг гоё. Тэгээ ингээд хоёр хүн хоорондоо ингээд те ингээд танилцаал ингээд хос мос болохт нь гоё дэмжиж өгдөг. Одоо салхаал дайраад. Гайг хоёр юм явж салаасаа гэдэг бүгд салдаг гэсэн утгатай. Салхаал дайраад. Тэр үе чинь болохоор энэ хоёр ямар гоё, та хоёр өстой гоё шүү. Айлхаар удаан үер хүлцэх гээл. Гэхдээ тэр үеэс үеийн хүмүүс яг үерхий явж хүмүүс байгаа шүү. Айгу олон жил болж байгаа, 20 жил болж байгаа хосод зөндөл юм. Энэ одоо юу хий? Бидний нөгөө нэг шоуны ертөнцөд орж ирэхгүй болохоос амьдралаа залгуулаа явж л идэг шүү. Тийм. Тэгээ ялцчихгүй бас тэгэл нөгөө юу гэдгийг яг одоо яг үнэнгээ хэлэхэд бол одоо ингээд танаа үеийнх нь бол аягүй чимээгүй байдаг шүү дээ тий. Буцаад ингээд амар чимээгүй байдал руугаа ингээд орцоо. Яг ингээд нэг юм юу гэлээ нэг 5-аас нэг за удлаа гэхэд нэг 10 жил тий. Өстө нэрээ надад л тэр үеийнүүд нь их гоё санагдаад. Тэгээд яг тэр нөгөө наах очсон пари шүү дээ. Тэр парин дээр чинь нөгөө нэг бас аюу гоё үзүүлбэрд гарч ирсэн. Үзүүлбэрүүд. Тий. Тэгэхэд чинь драг үзүүлбэр бол байгаагүй. За байгаагүй л тий. Шууд хоолоогоор дуулж ирсэн зав. Гэхдээ хуурахгүйгээр. Зүгээр эргэтэйгээр дуулаад тэгэнгүүтлээ гол нь нөгөө нэг бүжиг аягүй ихтэй. Одоо нөгөө 6 өнгийн далбааны өнгөө шүү дээ. Далбааны өнгөөр 6 залуу гарч ирж бүжиглээл. Тэгэнгүүтлээ 2 чон гарч ирээл. Хоорондоо секс бүжиг хийгээл павлж мавалцсан. Нэр тийм хөтөлбөр өгдөг гэсэн шүү дээ. Драг бол байгаагүй шүү. Тэрүүд байгаагүй. Ер нь яг хуу ингээл бодохоор 2000 ер нь драг урлагч ер нь хоёлаа гарч ирсэн шүү. Тогтмолжсэн шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Анхандаа яг хуу ингээл үе байдаг байсан тий. Миний ойлгосноор нөгөө нэг мис бит тэмцээ. Тэр чинь л би суурийн тавьсан гэж боддоо шүү дээ. Мис битг. Тэн дээр чинь нөгөө хүмүүс чинь хамгийн гол нь яг ингээд эрэгтэй хүн хэрхэн эмэгтэй хүнийг гой сайхнаар харуулж чадахгүй гэсэн тэмцээн байсан шүү дээ. Тий, утгана. Тэгээд тэр нь чинь жүжигч. Тэр талаар бүр ярих юм бол 96 он эрчүүд эмэгтэйчүүдийн тийм бүр улсын тэмцээн болж байсан шүү дээ. Тий. Баяр магмаа найдрал орж ирсэн шүү дээ. Тийм үү? Тий. Тийм тэмцээн болж ирсэн шүү дээ нэрээ. Тэгээд тэрэн дээр чинь яа манай нэг мейкап нөгөө артист байр эзлээд би ч нэг аах тэр 2007 онд тэр нөгөө нэг юун дээр болсон шүү дээ. Тэмцээн нөгөө UB Palace байхад бол би ол очоогүй. UB тийм Palace 2 давхар байхгүй болсон гэлөө яалаа. 2007 онд болсон. Тий, эхнийх нь тий. Тэгэхэд тэн дээр тэр нөгөө нэг эрчүүд эмгтээчүүдийн дүр тэмцээнд нөгөө яалагч бат. Тэр ингээд ирсэн байхгүй юу? Би тэрийг эмгтэй л хүн гэж бодчихсон байхгүй юу? Мэдээгүй юу? Нэг л ингэсэн нэг үнэн юм хар үнэн юм арьс тохсон нэг юм хар палачтай ингээл яваад байсан байхгүй юу? Ямар амар юм ирэх юмсыг эдэргээл ингээл хараад тэгэл ингээл тэмцээний дундуур ингээл нөгөө шүүлтээ оноо ингээл шалгаруулах юугаар юу явж байгаа байхгүй. Бүжиг. Тэгээ тэн дээр ингээ бүжиглж байхдаа нэг санамсруугаар тэрнтэй танилцах боломж авшаа олдлоо. Тэгсэж жаан дуул. Тэр юу гэж лаах ингээл мэдчихэж байгаа байхгүй. Би нөгөө нэг тим тэмцээний яалагч нь байгаамаа гээл. Тэгэл би эрэгтэй хүмүүс чинь те ингээл гоё эмэгтэй хүнийг ингэж гоё үзүүлж чадт юм. Би ч яваар чадах юм даа чадчих гэдэг. Гэхдээ даа зориг байгаагүй. Тухайн үед бол байгаагүй. Тэгэл гоё гээл.
гоё юм уу гэж боддог. Тэр үед ч юм бол би ч нөгөө нэг одоо хувийн байгууллагт ингээд бас тодорхой хэмжээний албан тушаал хасдаг байсан болохоор нэлээд ачуу тий. Тийм болохоор ингээд бас хамаагүй энэ төр гэж бас ингэж явж болохгүй байсан үе болохоор тэгэл явт тэгээд харж хатархаас өөр арга байхгүй. Тэгэл шүлээ зэлгээл явдаг. Одоо өөрөө ингэж суучих. Тэгээд нөгөө манай нөгөө үзэгчтэй ингээ хэлэхэд бит 2009 оны Miss Beat тэмцээний манай Ариуна маань 2 дугаар байр би 3 дугаар. Яалтчгүй гойлонгоо тоглодог хүнд бол хожигдсон тий хоёулаа. Тэр чинь өөрөө угаасаа бүжигчээ болохоор бараг 10 хуруугаараа ингэж бүжиглсээр байгаа. Алцаад сууж байгаа тий бүр ингэсээр бас бодлоо үгүй бас нэг буруу харж зогсож байгаа л ингээл нэг юм хайчилж ийсэн аа. Яа нөгөө очроо штэ. Түчи. Яг хүний нэр хэлээд байгаа би зүгээр. Яав айгүй хөөх очроо. Мана за. Тэрийг нөгөө нэг ингээд шууд нөгөө үзэгчдийн суудлаас нь шууд босож ирэнгүүтлээ шууд ингээд далавч болгож зүгэл. Тэгэл хоёрт орсон шүү дээ. Санаж байгаа шүү дээ. Би сайн мэдгүй байна уу би тайсны ард байсан болохоор сайн чамайг чи наахгүй шүү дээ. Яаж битвдээ хойно тайсны хойно 3 дугаар айранда орох гол сууж. Би тэгэхэд чи нөгөө нэг юуны юугаар тэр тэмцээнд зориулаад нэг юм гоё юм цагаан юм лаг юм юуны даашин цэлэг зорж тий бариу нөгөө ямар гоё турхай байсан бэ номын хавцсан шиг тий. Хиний янаагүй би сайхан Арын бэлхүүс нь ингэж байгаа юм шүү. Яа одоо ч тийм. Тэгээд бинийх чи би чи тэгээд ясаа тэгээ орчоол нөгөө хин Маралжангогийн 17 нас гарсан байлуу тэхэ үед чи. Тийм байсан баха 17 нас тий. Гүштэй 100% дээр гараадсан биз дээ. 100% чи бүр дээр үед тэрний бүр өмнөх байхгүй нөгөө UB Plus-ын Flower толдог партийн дээр ахгүй юу? Харин тийм. Тэр чин юу штэ зүгээр парти нөгөө чинь тэр энэ халдвартын тэнд нөгөө Freedom гэдэг доошоо ордог байсан штэ одоо нэг бөөний төмөг гүү хятад барааны зах чинь баар байсан штэ хөргөгч мөргөгч одоо зардаг болцсон Royal Palace-ийн хажуу талд байгаа одоо тэгээ түүх өгүүлүүд тэгэхэд чинь би Маралжангогийн 17 настай гарсан шиг санагдчихэв. Тэгэл эргэж хараад тэгэл яасан чинь 3 дугаар байрнаа. Чи тэгтээ амар сериоз ихтэй амар сэтгэлийн хөөрөлт үрж шагналаа авсан. Би бүр шокнд орсон. Гэхдээ чи надаас гой хүмүүс байгаа юм чи. Бэсэ. Тэгэл хоёлаа яагаад ч юм мэдгүй. Ийм аамн байна. Тий, тэгэл нөгөө хим манай сарнаамн байна. Тий. Коко орсон шүү дээ. Коко байлоо. Таиланд. Байсан шүү дээ. Орсон тий? Байсан. Тийм би орсон байна. Нөгөө нэг тэгтээ нөгөө би болохоор нөгөө цаатаж юм болохоор яг нөгөө гаднаас ирсэн мис болохоор та манайхан жоохон танихгүй болохоор жоохон гарцсан баг гэж боддог шүү дээ. Тэгээ тухайн үед чинь одоо тэгэл нөгөө нэг бидрийг шүүж мууж байгаа хүмүүс ч үгүй цэцрал зураач. Тийм шүү дээ. Бид хоёрыг надад цэцралт шүүсэн шүү дээ. Тий, тэдэрч шүүсэн шүү. Тэгээ боцсон чинь бид хоёроос мундаг хүмүүсийн шүүлтээр бид хоёр чинь 2-3-аас авсан шүү. Тий, бид хоёр одоо хэрвээ санаж байвал надад цэцралт гэж бид хоёр ингэж сууж байна. Нийлээ жоохон аварцсан сууж. Чи л аварцсан. Чи одоо баг ингэ наттай үе юм шиг харагдаж байгаа шүү. Тийм аа. За баярлаа. Уучлаарай. Үе юм шиг харагдаж уучлаарай. Хичээл ингээд цэмбигээл явж байна. Тэгэл ер нь ингээд Мессийн тэмцээн гээл тэгэл дээрээс нь нөгөө нэг гэр бүлийн уулзтууд тэр гэр бүлийн уулзтуудын талаар яриач. Яг чи одоо өөрөө яг нөгөө нэг юм гардаж хийдэг байсан шүү дээ. Нэг хэсэг тий. Би ч одоо баг өөрөө нөгөө хитэйгээр нөгөө хүрээлэлтэй 2003 онд гарч ирсэн ч гэсэндээ гэрийнхэндээ бол өөргөө 2006 онд баг come out хийчихсэн. Оо тийм эс тийм үү? Штэ. Би ч бүр 9 10 он гэж бодсон байхгүй. 26 он тэгчээд би шууд нөгөө нэг ингээд би дааж амьдрахаар ингээд гэрээсээ зүгээр ингээд би дааж амьдрна гэж тустаа гараад ингээд одоо энэ бол ингээд те миний амьдрал юм чинь би өөрийнхөө амьдралыг гоё ингээд өөрөө аваад чаднаа гэд гэрээсээ тэгээ явчихсан байхгүй. Тэгээ би чи нөгөө 10 жилийн ангийнхаа хүүхдийн одоо нэг өрөөнд амьдарчлаа шүү дээ. Тэгээ тэгж явахдаа тэгээ ингээд давхар нөгөө ажиллаа хийгээл энтер гэж явж байгаад тэгээ 2009 онд би дэмжих төвд нөгөө хурц ажилтнаар
орчсон байхгүй нөгөө. Биш нөгөө 2003 онд ингээд гарч ирсэн ч гэсэн ингээд нөгөө үйл ажиллагаанд ингээд оролцож яв. Хаяа л оролцдог байсан үе болохоос биш. Яг ингээд байгууллагад л ажиллаж байсан үе биш шүү дээ. Тэгээд яа одоо нөгөө байгууллага нь болохоор ингээд хүмүүстэй тэгэл одоо мэдээж ярэ хүмүүст хурж очиж ажил хийж байгаа юм чинь зан харилцааны хувьд бас тааламжтай хэрэгтэй шүү дээ. Тэр утгаараа би ч аюу айттай харилцаад. Тэгээ наагаад дэмжих төвгээд байгуулгаж явахдаа ингээ намайг манад хурж очиж ажиллаар ажиллаач гэж санал тавьчихсан байна. Тэгээ намайг тийшээ ингээд орсон чинь дандаа л юм гой үеийнхэн залуучууд маань ажиллаж байсан. Тэгээд би ажлын хайж байгаараас давхар хийя болох баха гэд. Би чинь тэгэхээр нөгөө ажилтаа хуучин байлгүй тий. Үгүй тэнд байгаагүй. Би нөгөө оёдл хийдэг байсан. Тийм шүү дээ. Тийм. Оёдл хийдэг. Яг бүрд би даасан юутай байсан шүү дээ. Студидтэй тий. Уралдантай байсан шүү дээ. Тэгээд ажиллаж байхдаа ингээд манай ч ерөөд нөө залуу тий нөгөө нэг байгууллага байсан болохоор олон нийтийн байгууллагуудаа хамгийн залуу нэсэн болохоор шинэ ингээд арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай энэ төргээд юу их вэ гэж жаад бид нар чинь нөгөө гэр бүлийнхэнд ер нь нөлөөлөл үйл ажиллагаа хийж үзье гэд. Тэгээ эхний ээлжинд болохоор нөгөө ингээд арга гэрийнх нь одоо жишээ нь тий ингээд ойлгодог хэрнээ ер мэдээлэл нэг хомс байдаг шүү дээ. Дотроо ингээл яад юм болцсон болоо гэж гайхаад явж байгаа хүмүүс байсан байх байхгүй. Тэгээ ингээд нөгөө тухайн үеийнхээ одоо хурж иж байгаа ажилтнуудын маань дийлийнх нь одоо арга гэрийнхэндээ хүлээн зөвшөөрчихсөн тийм хүмүүсээс нь болохоор тэдний ингээ уулзалтуулаад гэрийнхнийг нь уулзуулж жагаад гоё яриа хийж үзье. Одоо өөр хүмүүстэй эдгээр ойлгож байна дэмжин гэж байгаа боловч дотн сайн харьцаж бас ингээд ярьж үзээгүй байх гэж бодоод үйл ажиллагаа хийжсэн байхгүй. Тэгтээ ингээд айгу хөөрхи нийттэй болж байгаа байхгүй. Үгүй тэр үед чинь тэгээд нөгөө хоёулаа чинь нөгөө тэмцээндээ орчихсон. Тэгээ ингээд бас ингээд тодорхой хэмжээнд ингээ хувраад жоохон зориг орцсон тий. Тайзан дээр гараад үзсэн болохоор ингээд бас нөгөө драг хийгээд үзчихдэг юм уу гэсэн тийм юутай болсон байгаа шүү дээ. Тэгээд гэр бүлийн дэмжих уулзалтан дээр анх удаага ингээд драг үзүүлж байгаа. Нөгөө гэр бүлийн хан чинь ажиллаа хийгээд зүгээр сууж ирсэн гинт хуваараа гараад ирэхээр амар шокнд ордог биш. Тэр нь одоо манай ээж. Чи миний готлыг өмсөж, миний дээлийг өмсөж хүүшээ би чинь охинтой байсан байна гэх. Тэгээд би чи ингээл тэр үед чинь нөгөө ээж хан дээлийг өмсөөл тэгэл артын дуу айгу сонсох дуртайсан болохоо юндэнгөө дуулан чиж baах уу. Сайхан юндэнгөөгөөрөө жүжиглчээл. Тэгэл хувцсанараа буцаа сольчоод буугаал ирсэн. Манай ээж наваа тэрч яваал хэвээр миний хөөстө гоё вэ өөрөөр гоё вэ. Өөрийнх нь нөгөө нэг те ингээд өснээрээ ингээд байгаанаас гоё ингээд бич бүртээ тэгэхэд уйлал мэлмрүүлчихсэн. Яа тэгэл тэрнээс хойш ер нь юм драг үзүүл гоё юм бэ. Эн чинь бол зүгээр жүжиглэх урлаг штэ. Одоо манай Монгол дүүрэн л одоо олонний танил драгууд байна. Баяр магнаах маань байна. Онон ах маань байна гэдэг. Тэгээд аглуу ах маань байна. Бояах маань байна гэж яриулъя. Тийм штэ драгууд. Энд чинь одоо нөгөө нэг ерөөхдөө бол хөгшинч вэ, залууч вэ, эмэгтэй хүнийг тэ эмэгтэй хүний тэр нэг доторх тэр сэтгэл эсвэл тэр гоо сайхан нэг ч юм уу одоо ингэж жүжиглж харуулах урлаг л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр утгаараа болохоор би санаа зовоод ах юм байхгүй юм байна. Юу яд юм би ч гэсэн үзүүлээ гэдэг гэл. Даах тэгж үзүүлчихсэн. Тэгээ тэрнээс хойш ер нь гэр бүлийн уулзалтанд маш их хүмүүс ер нь үр хөвгтөө таньж мэдчих авсан гэж би боддог. Тий. Тэр бол их гоё үйл ажиллагаа байсан тий. Тэр бол айгүй тийм миний бодлоо би ч бас нөгөө нэг юу LGBT төв бас нэг хэсэг ажиллаж байхдаа гэр бүлийн уулзалтайсан за мөн залуу сэрэлэн төв дээр ч гэсэн ажиллаж байхдаа ч гэсэндээ одоо юу гэдэг гэр бүлийн уулзалтаа одоо дэмжихийн ялангуяа гэр бүлийн анхны зохион байгуулж ирсэн үйл ажиллагаанууд гэр бүлийн уулзалтууд гэдэг ингээд очижсэн ер нь амар гоё тийм халуун дотно олдог ягаад ч юм бид нар одоо юу гэдгийг ингээд нөгөө гэр бүлээсээ ч юм уу аль болохоор нөгөө gay, bisexual, transgender, lesbian хүмүүс маань тэ өөрсдөө гэр бүлээхснээс жоохон дөлдөг. Яагаад тэгэхээр өөрийнхөө бэлгийн чи баримжаа, хүүсийн баримжаа илэрхийллээс олоод тэ тэнгуут яг энэ үйл ажиллагаа маань буцаагаад ингээ хийгдснээр одоо юу гэдгийг буцаад нөгөө гэр бүлүүдтэй илүү ойр дотн олоод бүр ингээд нэг амар гоё ингээ тайван ядчил тэ
гэртээ орохдоо хүртэл айгуу гоё тайван ороод тэгээд яг өөрийнхоороо ингээд байгаал те. Тэгэл ийм орон зай өөрийнхоороо байх орон зайг нөгөө бүрдүүлэх нь бол айгуу чухал байсан. Тэгээд тэр үйл ажиллагаанууд л үнэхээр гоё болдог байсан юу. Би ч бүр амар болцсон ингээд бүр ингээд найз залуу малуудтай олонгуудлаа шууд дагуулж ижил ээж би золгуулчихсан шүү дээ. Өөс ээж миний 2 хүүхэд болж ивэл ээж нь юу илэх үү гээл. Тийш дээ. Гоёла даа салцсан. Тэгээ одоо би бас ингээд санаж манай Ариуна маань бас нөгөө бас нэлээдгүй бас одоо юу гэдэг тайзны урлагийн жүжигийн дээр одоо анхлан гарч ирсэн одоо Драконуудын нэг энэ бол үнэхээр ингээ бахархууштай байдаг. Энэ нь юу гэхээр энэ чинь өтрээний хүүрнэл гэдэг өөрчлөлтийн төлөөх залуучууд юу лээ өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрөн бас байгуулсан. Зохион байгуулж ирсэн өтрээний хүүрнэл гэдэг одоо энэ маш одоо алтартай жүжиг гэдэг тэрэн дээр одоо жүжиглэжсэн тэр үеийнхаа сэтгэлдлийг хуваалцаж байгаа. Энэ болохоор угаасаа нөгөө эмэгтэй хүний хүчирхийллийн эсрэг тэ нөгөө нэг одоо эмэгтэй хүний үеийг эмэгтэй хүн гэдэг тэ утгыг таниулах тэрэн дунд нь ингээд энэ нэгэд аюу олон бүлэгтэй жүжиг хэсэгтэй 13 дахь хэсэг нь болохоор трансгендер эмэгтэй хүмүүсийн талаарх хэсэг байдгүйсэн баггүй. Тэгээд тэрэн дээр ингээд Монголд анх удаага ингээд одоо өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүдийн холбооноос те ингээд бид нэр ингээд тийм транс эмэгтэйчүүдийн дуу хоолойг бас ингээд хүмүүст хүргэмээр байна. Та нар дундаас ингээд яг транс хүмүүс байвал энэ жүжигч тоглооч гэсэн санал тавьчихсан байхгүй. Тэгсэн чинь тэр үед нь болохоор яг ингээд манад трансууд чинь одоо тэ нөгөө нийгмээс ирэх юунаас айж ялгарлан гадуур халтаас үүдэлтэй гэдэг утгаараа боломжгүй гэжсэн байхгүй. Тэгэхэд би тоглоод үзэж болох юм уу? Хувирч байгаад үзчихээ л да гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь чи чадны үл тэгээч гээд. Тэгээ нөгөө хин биш дээ. Аль продакшн дээр идэг л нэг найруулагч нөгөө нэг Одон Туяа гээд эмхтэй те. Эмхтэй тэр мэ найруулагчаар ажиллаж ясан. Тэгээд тэрнэр ингээд нөгөө анхных нь нөгөө яриа өгөөд яриа юу сонсгол яриа гэдэг үү. Нөгөө тойрч суугаад нөгөө юугаа үгээлдэг тийм. Тэгээ өнгөд уншаад. Тэгээд ингэсэн чинь болох юм байна ор гэд. Тэгээд тэнд чинь манайхнаас болохоор манай Сарнаа минь орсон. Сарнаа хоёр өөр. Тэгээд Сүндрээ орсон шүү дээ. Сүндрээ би тур. Тэгээд 5 байсан байхгүй аа. Тэгсэн чинь ингээ яг явцын дундаа болохоор нэг 2 нь чав боломжгүйгээд яг тэр нөгөө төрөн бас байгууллагаас нь 2 охин тэгээд Сүндрээ Сарнаа бид 3 ингээд тэнд тоглож байгаа байхгүй. Тэр одоо энэ чинь нөгөө улсын филармони шүү дээ. Улсын филармоны тайзан дээр нэг удаа. Тэнгүүтлээ нөгөө телевизийн нөгөө нэг хойно тэр Black Box те театр байсан шүү дээ. Тэрэн дээр ингээд 2 удаа тоглох хуваартай. Тэгээд тоглож байсан байхгүй. Тэгээ би бол нэг ингээд сонсч байсан юм а. Тэр нөгөө нэг аль театр нэлээд энэ ийм хүмүүсийг гаргахгүй гэдээ эсэргүүцэж байсан. Тэгээ Black Box тий тухайд уг нь айгуу дуртай байсан. Тэгсэн чинь ингээд яг ингээд манай яг 13 дахь хэсэг явсан чинь одоо жишээлбэл одоо миний ингээ үг хэлэх нь одоо жишээ нь би ингээд тэр жүжиг ингээ эхлэхдээ ингэж эхэлдэг байхгүй миний үгээр эхэлдэг байхгүй би үтрээтэй болсон гэж хэлдэг байхгүй энэ ингээд би тэр олон цагийн турштай энэ хагалгаа энтрийг ингээд даван туулж тэр өвдөл чаналыг дэсэн байж эмхтэй хүн бачаад наваа бити ялгарлах гадуурхаж гэсэн салаатай тийм жүжигтэй болсон тий тэгсэн чинь ингээд Black Box дээр ингээл нөгөө театрын нөгөө нэг юм дадлага хийжсэн чи би ингээл гараал ирсэн чинь нөгөө захирал нь амар гайхаж гэж хараад тэгэл бид нар чи хэд ингээд тавцсны дараа нөгөө найруулагчийн дуудаа те ийм гармааргүй байна гэд. Тэгээ манай хэсгийг хасчихсан байхгүй. Энэ хэсэг бид нар ингээд яалч ингээ хасаж тоолгосоор аргагүй байна. Улсын филармон дээр болохоор зүгээр аюу амар тэр хүмүүс аюу гоё хүлээж авсан. Миний мэдхээр олон тийм нөгөө нэг юм загвар өмсөгч модель дуучин жүжигчин юм эмэгтэй хүмүүс маань ирсэн байсан. Тэдэр маань хүртэл ингээд дараа нь ингээд бид нэр ийм хүмүүсийг те ингэж авлан шаналлаар ингэж эмэгтэй хүн болдог гэдгийг мэдж байгаагүй хэвээр үнэхээр гоё бахархмаар байсан шүү гээл зураг авахгүй лээ гээл би ч одоо тэнд чинь нэг ийм бооч. Тэгэл ингээл зогсож чинь хүмүүсийн солилоо зураг таруулаад тийм байсан байхгүй. Тэгээд Black Box дээр утсан чи харин ингээд
гарах боломжгүй гээл тэгсэн чинь амар урам угарч байгаа. Ямар харамсалтай юм бэ гээл. Үгүй харин тэгээ штэ тэгээ. Тэр нь болохоор нэг удаа монгол хэлээр нэг удаа англи хэлээр тоглохдоо хоёр барьтайсан байхгүй. Тэгээд юу яасан л та тэгээд гарч чадаагүй. Дараа нь болохоор яг тэр 13 дахь хэсгийг нь болохоор энэ одоо нөгөө мойс одоо мойс интерлийн нөгөө нэг эдгэрчин бас тийм сэтгэл зүйн анги байд юм шиг үлээ. Мойс тийм сэтгэл зүй тийм. Тэдний нөгөө нэг юунуудад нь оюутнуудад зөвхөн тэр хэсгийг нь тасалж тоглож үзүүлчихсэн. Одоо LGBT хүмүүсийн талаар нөлөөллийн ажиллагаа гэдэг үг. Тэгээд тухайн үед тэрийг чинь бас нөгөө нэг юунаас орлогоос олсон мөнгнөөсөө одоо LGBT хөтөлбөрөөс нөгөө нэг дэмжиж хандуулж ирсэн нэг би болоо бас санджаа одоо манай энд зоолоо байна шүү дээ. Зоолоо тухайн үед чинь одоо өөрсдийн төлөөх эмэгтэйчүүдийн төрөөс байгууллагыг ахалж ирсэн хүн тэгээд ирээд бас одоо LGBT хөдөлгөөнд ингээд 50 нэмрээ оруулж байна. Та бүхэнд ингээд энэ мөнгөийг аваа гэд ингээд өгчээсэн нэг тийм гоё тийм юу гэдгийг. Тэгээд давхар бас юу яасан шүү дээ. Яг тэр хэсгийг чинь нөгөө нэг сансрын нөгөө нэг түнэлийн нөгөө нэг эсэн илүү энэс нөгөө доошоо ордог тэр үеэр шүү дээ. Тоглож одоо олон нийтэд тоглож үзүүлээгээд энэ хэсгийг тоглоно нэгэ зар тавьсан чинь бүр 200 гарсан дүүр нү зай завсаргүй хүмүүс цуглуулад удаа амар хүмүүс ангийнхныг тэгж парадж байгааг харж байна. Гэхдээ тухайн үед чинь тэгээ би одоо яг тэрийг сайн санаж байна. Одоо нөгөө нэг амар их хүнтэй амьсгалах ингээд агаар байхгүй тамиг татах гэсэн чинь ингээд нөгөө нэг зожихолохгүй асахгүй байсан. Бүр амар заяа бүр тухайн юм тий. Тэгээ тэнд ингээд тоглож байсан шүү дээ. Тэгэхэд бас айгуу гоё байсан. Гадаа гараад тэндээсээ ингээд гарч ирээл юунаас чинь дээшээ ингээд гарч ирэл гадаа ингээд зогсчихсан чинь нөгөө нэг ингээд сансрын тэр түнэл дээр чинь ингээд нөгөө баахан нөгөө баарнууд байдаг. Тэгэл тойроод ингээд яасан чинь баахан ингээд залуучууд ингээд зогсцоо. Гомандар гэдэг чинь бид нар наан бараг тийм ээ. Тэр мөр айгуу хөвчлээ. Тэнд чинь бүр бидний бүр хүмүүс үзэх гээд ингээд 33-аас сургуулийн чинь тэрнгэр чинь ингээд шоу бод тэр доор болно шүү дээ. Тэгэхээр ингээд толгоонууд ингээд хараад байждаг гэсэн юм шиг. Ярил дэндүүл сайхан ажиллаа. Тэгээд одоо жишээ нь тэгээд одоо ч бас тэр нөгөө нэг ингээд энэний дараагаас ч манай Ариунагийн чинь бас нэг хийжсэн юм нь болохоор яг нөгөө гейүүдийн цүнхний одоо тийм ховсгал тэрийг айгуух сандгээ би одоо Жаксонгийн манайхан одоо тэр Жаксонгийн хийсэн нөгөө нэг том юм тоноглолтой арьсан цүнхнүүдийг бид нар өстө нэрээ ёо тэ бүр ингэ ташраад гарсан шүү дээ. Би баг тоолоос үзсэн. Томыг тэгтээ загвар нь давтагддггүй тэ айгуу гоё. Тэгэл яг тэрийг ингээл хийгээл бүгдөө тэрийг нөгөө байраал те. Тэр чинь бас тухайд хөөхөн үнэтэй Эрдэнэтэд бид нар чинь тэрийг чинь байрж авч тэгээ Эрдэнэтийн нөгөө нэг захынх нь худалдаж болсон чигэд араас баахан гүйлээ ирцтэй. Бүгдөө нэг том зүг ингээ өртсөн. Яа зав. Тэгээ ядж байгаа тэр үед чи яагаад нөгөө нэг ирээ шотоо өмд амар модонд орсон те бариу юм. Тийм шот болохоор ингээд өөртөө ингээд тийм торон майг тэгстэй Япон цэргийн малгай тэгстэй энэ тэндээ хаатай те цорхотой торхон завсар торгон юм ингээд гэлтсэн бариу джинс ямар загварлаг байсан юм бэ яа. Одоо тэгээд тэр 10 чи тухайн үедээ чинь нэг юм six pack байсан шүү дээ 6 булчинтай одоо ч 1 булчинтай. Тэгээд урд байгаа энтэйгээ энэ хоёр чи булчин шүү дээ. Тэгээ ингээ яасан чи харин одоо яг тухайн үе одоо нөгөө бидний нөгөө нэг юм хэв загвар тий одоо цүнхний загвар одоо айгуу тийм айгуух ялгардаг айгуу гой цүнхнүүд тий айгуу лаглаг тийм цүнхнүүд өрн тэгэл ирээ юм. Тэ чи санаж байна. Нэг форм уулзалт болоод 100 ширх жинсэн цүнх гараагүй. Тэр бас нэг манаас таних тэмдэг болсон шүү дээ. Бас би хийж ижлээ. Тэр чи найрамдалт боллоо. Тий. Оо, найрамдалт болсон чи яагаад нөгөө хүүхдийн цуслаг гомонор бузарлаа гэдээ сонингоор буу юм болдог. 7 хоногийн дараа нэгтгэд нь илүү юу лээ? Өнөөдөр сонин дээр гарцсан байлгүй яалаа. Мэдгүй нэ та нар нэг тийм сонин дээр гарч билээ. Би ч нөгөө тэрийг би хаажлаа тавьж ирсэн юм аа. Тэгээд гэсэн чи хүүхдийн цусланд гомонод форма хийжээ.
Яа ясна нэрэ. Чуулга уулзалтаа гэж. Тэгээ чуулга уулзалтаа хийж Чуулга байгаа. уулзалтаа хийж. Тэгээ тухайн үед чинь тэгэл тэр чуулга уулзаж. Формором тийм уулздаг чи айгу гоё байсан шүү дээ тий. Гоё ийсэн. Тий. Тэгэл одоо ч ер нь бүх юм гоё агаал да. Гэхдээ ер нь яг ингээд нөгөө бид нарын одоо залуу наснд үлдсэн дурсамж гэх юм бол тэр агаад байгаа байхгүй юу? Ерөөдөө бол яг одоо яг тэр үед ч үгүй чиний залуу наснд үлдсэн дурсамж нь тэр аахгүй юу? Би одоо ч айгүй ингээд форм дээрч очиж чинь сургалтанд очино. Тэгээд нөгөө бас блакта бас ирээ цайхан тайзан дээр 2 өдөр гарч чинь. Айгүй итгэвтэй ажиллаж байгаа тий. Уусаа дурсамжтай байгаа. Тэгээд л ирд гарах болгонд л ингээл таастаа гоё нүдтэй шүү, гоё шүттэй шүү. Өнөөдөр шүтээ яслуулсан гэж хэлдэг бол. Гэлээл тэгээд бис тэгээл ёо эдгээр одоо надаас уйдахгүй хат би одоо өөрөөсөө уйдаад явахтай гэл гарч ирсэн. Тэр чи санаж нүггүй юу? Бид нар чи нөгөө нэг баг тэрнээс хойш гэдэг нөгөө нэг 10 11 онууд нөгөө нэг сэтгүүлчтэй нөгөө нэг шинэ жилээр аюух трак хийж явдаг гэсэн шүү. Тэгэхэд нөгөө манаа нөгөө хороолын эмээгийн цайны газар хүртэл явж байгаа юм чи. Тэгээ манаа үеэл гэсэн чинь ингээд микро автобусаараа үйлчилж өгөөл. Өнөр навж бид чинь машин тэрэгтэй явдаг шүү дээ. Нэрээ шинэ жилээр халтур хийдэг яагаад тэр нөгөө нэг пума зочлол модал дээр очиод би чинь ингээл онли лав гэх тэр тухайн үед чинь тэр чинь 70,000 төгрөгийн цалин тий нэг газар ороод 70,000 нэг хүн гэхээр чинь амар байсан дууч чинь 50,000-аар дуулдаг байлаа шүү дээ тэр үед. Тэгээд бас нөгөө юу загварын шоу үзүүлдэг шүү тий. Оо чиний нөгөө нэг загварын шоу яагаад анх нөгөө юу бид болсон шүү дээ нөгөө Ленин музейгийн Ленин музей нөгөө солиорч Санкт Петербург төв. Тэр чи юу би гэдэг юу лээ яма хажуу талаар нь ордог. Одоо нөгөө юм нэг 2 давхартай байсан шүү дээ тий. Тэгээд тэгэхэд чинь чиний нөгөө нэг дотор хувцсны шоу гарч ирсэн тий. Нэг юм би одоо тэрийг одоо санд юм аа. Тэр нэг юм ногоо юм юг ногоо юм бич 2 юутай тий. Тэгээд тэрийг өвсөд явчихсан. Нэг юм цэцэг навчиж байлуу юм хатцсан. Тэгээ бас нэг цэргийн тэр айгуу гоё байсан шүү дээ. Тухайн тэр нөгөө гурвалжин малгайтай тэр бүрөөсөө үнэхээр солиод. Тэрийг чинь манай нөгөө нэг жимсмаа уралтай нөгөө хар хормооч Индранил хүртэл нөгөө нэг юм амар том 3 метрийн нөгөө хар хормоотой чиг залгаж байна. Амар сүртэй. Манай нөгөө очроо маань те нөгөө нэг гладиатор шиг нэг юм өвссөн. Эрэхтэй нөгөө дотор хувцас. Би ч одоо тэгэл хаанаасаа бас солиорцын зөвхөн ингээд бандаж худлаж авангуудлаа, гуйг хайжилж авангуудлаа уцан дээр зөвхөн юмыг халахсан юм галхуулаад. Тэгээ нэг синтоноор нэг ингээд төмөр уцаны ингэж шаваалгаж болсон. Даалгавч хайжлаад зүглгээл, энжилгээл төөж гаргадаг байл шүү дээ. Тэр даалгавч маалгч чи айгүй олон жил өмссөн шүү дээ зүрсэн. Тэгээ тэр нөгөө бас үүлэн солон маань болохоор нөгөө юм цасан ширхнийхэн загварт айгүй дуртай. Гарч ирээл ингээл уяд тунгал ингээд дэлгэрдэг. Тэнтэй санчаа цаалгүй байд би тэр чинь дарааг үзүүлчихсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэр юу ч ингээл нөгөө тойрол юунуудтай оройж байгаа нөгөө нэг яг өөрсдөө 100% бүх юма дотроосоо босгоцсон тий болгоцсон тэр парти тий ингээл айгүй гоё яагаад. Тэгэл тэрний чинь дараа нь болохоор нөгөө нэг чиний бас нөгөө шоу хийдэг чинь нөгөө юун дээр парк дээр тий. Яа гадаа өдөр. Яа тэр бас гоё байсан. Тэр чинь нөгөө дандаа залуучууд цугларцсан. Тэгэл тэрэн донд чи хувираал дундуур нь ёо хитэн метр алхаад байгаа юм би. Гудамжинд гадаа штий. Алхаал тэнд нь очиод поз аваад нэг үсээ хайлж идчихэд буцаж алхаал нэг эргэж хараад сэлдэ аяад байгаа юм уу загвар үзүүлээ мэдэхгүй. Тэгэл нэг ингээл гараа өмсөөл нэг өмсөлт шидэл хойшоо нөгөө нэг асарлуу хойлоо нэг юм сарвч юу асар шиг юм барьж байсан. Хуцаа солихгоо хуцалах өрөө шиг юм аа. Баахан хүүхдүүд гүйлдээл ирэхээ айгаал яана идрүүд зотхон дэ гэж бодож байна. Зураг авахгүй л ахаа их ихчээх үү гэж. Дондор нь хилчгээ гэхгүйс. Тэгэл бас л нөгөө сарнатаа нийлээл хоёул ингээд поз аваад нөгөө төлөө солилоо зураг авахгүй л.
Тэгэхэд бас гоё байсан. Тэгээд ингээл нөгөө нэг хүмүүс ингээл нөгөө одоо манай ариуна айгу даруухан ер нь айгу даруу ахгүй юу нэх тийм ингээл игсэн тэгсэн гэдэг нэг ингээд нэг яагаад гэдэггүй айгу нэг юу гэх юм бэ одоо дотгошоо гэх юм уу нэг юм даруухан жоохон тэгээ галзуурх үедээ галзуур заяа. Гэтэ дарамж байхдаа би нөгөө нэг ерөөхдөө нөгөө юу хөөх айгуу дургүй шүү дээ. Нэг карьер юм уу? яа юу гэсэн карьергүй бол яаж амьдрах юм? Би амьдраад байна. Ингээл одоо юу гэх юм? Одоо ингээд нэг тайлбарлаж буулаа шүү дээ тий. Дөнгөл зураг авахгүй л энэ төр хийн би. Үгүй энэ тийм юм юмдаар гарч ийн гэж нуугдах жишээ нь. Надаас зүлэг хохирол байхгүй л дээ. Би зүгээр л ингээл хүмүүсийн танил баймар уу санагдал би ерөөсөө цутаад гэсэн шүү дээ. Тэгээд одоо нөгөө ингээл одоо жишээ нь хувцсны чиглэлээр ч гэсэндээ ингээд газруудаа сонин мөнгө ч гэсэндээ ингээд тэ ингээд яриа мараа хэд үгүй цутаад би ч нөгөө их олон газар бас ингээд нөгөө тайз илгэцээ нөгөө нэг хувц центр хийсэн. Тэгээд тэдрээс одоо хийсээр л байгаа. Тэгээд тэдрээс нүртэл ингээд тэ нөгөө манай нөгөө нэг хувцсны зураг дизайнер гэж гарганы хэрэг би үгүй гэж цутаад би тийм төрлийн юм байхгүй. Тэгээ харин одоо чамааг олон гуйлгаад яах вэ гэж одоо өнөөдөр ингээд сууч. Өнгөрсөө одоо нийтдээ одоо ингээд бодъё л да. Миний санахын би ч нэг санаад байсан юм чи малгалдаг. Гэтэ одоо чи нөгөө нэг тайз дэлгэц шоуны ингээд хувцсаж байгаа шүү дээ. Хэд орчим шоуны хувцс хийсэн бэ? Юу н тэргээ тоолж үзсэн үү? Үгүй юу. Үгүй. Би ингээд одоо жишээлбэл ингээд зургт муртаар ч юм уу ингээд янз бүрийн ингээд тэ бүжиг ч юм уу жүжиг ч юм уу ингээд юм гарахаар ингээд харахаар ингээд оо миний ажил тэр уцаас энэ ус би нэг чи тэтэй ашиг гэдэг аюу хувц идэв биш үү. Үгүй харин тэгэж штэ угаасаа тэр төвлөрөөр яхах чинь тэр чигээр хийлээ өглөө. Гаргалаа бай. Тэгээ ер нь бол би нэг тийм. Тэгээд энэ урлагийнхан чинь бас нэг би айгүй олон юм сонсчлээсэн л да. Тэгээд нөгөө урлагийнхан чинь хувцсыг жил бүгд төргөө өгдөггүй гэл ингээл нөгөө ховж юмнууд айгүйх сонсчихсан аахгүй. Чам тийм тохиолддгоо. Үгүй надад болохоор ер нь бол өгнө. Гэхдээ яг тодорхой хэмжээгээр бол яг ингээд хамтарч ажиллая те дараа нь янз бүрийн тийм гэдэг үдээс нөгөө хямдруулж болж байгаа. Тэрнээс би бол ер нь бол тийм ивент төлөв юм бол биш шүү дээ. Бис үгүйс масс үйлдвэрлэл дургу. Зөвхөн тэр хүн зориулсан хувцсыг хийж өгдөг болохоор ерөөдөө төлбөр аав. Гэхдээ би тийм амар өндөр үнэлгээтэй бас биш шүү дээ. Наад өмнөлөөч гэдэг яар шүү. Миний хувцсыг өмсөөл ингээл хүн тэнд гоё явж бол гоё гэдэг утгаараа хийдэг болохоор би ер нь бол тийм учиргууд юм үнтэй хийдэг бол зүгээр өгдөг шүү дээ. Би ч яг хөө тэгэл өөр чинь бас нэлээ олон жил бас нөгөө хувцсанараа та нар хувцсыг бол яг улуун юм шүү дээ. Яа на тааш тийм баха 2 3 өдөр алга болчихдгийн дараа очоод. За зүгээр байгаарай. Зөндөл хийж өгдөө. Ер нь өмнөх оны жилүүдтэйгээ ингээл харьцуулахад бид нар бас нөгөө юу гэдгийг 7 хоногийн 3 дахь 5 дахь хагасаа ингээл 3 өдөр драг шоу ингээл үзүүлдэг болчихсон. Тэгээ юмнууд маань илүү одоо ингээл тогтоол те нэгдсэн нэг юм юун дотор ороод ингээл яг зөвхөн одоо бид нар одоо бидний хувьд одоо тийм яг ингээ манай Black House-ийн drag queen-уудын хувьд одоо зөвхөн эндэл drag show-го үзүүлдэг тий ингээл ийм болцсон байгаа маань бас одоо юу гэдгийг манай Ариунагийн маань бас нөгөө олон жилийн бас тий хүч хөдөлмөр байна. За тэгээ бас Светагийн маань бас нөгөө олон жилийн бас нөгөө хүч хөдөлмөр тэгээ дээрээс нөгөө удирдлагын менежмент тий энэ айгуу сайн байгаа. Тэгээ бит хоёроос цаадах чи өнөөдөр би энэ өнөө бид дээр нэг хүсээ зүүцсэн. Би бол угаасаа бол би хувцсны тал дээр бол асуух байхгүй өөрөө хийж чинь. Тэгэнгүүт л ингээд одоо чи бас нүүрэ боддог гэсэн нүүрэ боддог тухайгаа ярилчээ. Хамгийн амар сүүлийн үед одоо тэгээ 10 минутын хүүхэн гэдэг хожтой болоод байгаа шүү дээ. Айгүй амархан шүү зүгээр гэл 3 уруу 6 урууга ингэж байгаа л тэгэл ингэж гараад ингэж арчаад болоо. Гэс гарлаа тэгэл арилгаал баг хүн дунд нь ингээл уугаал шовгоо үзэж байгаа. Гэхдээ би ч одоо тэгж би ч айгүй сонио 7 юм уу 8 цагаас ингээл яана эрхээс ба 2 дээр бодуулах гэж очив. За тэгэл тэгжэл би тэндээс чинь 10 өнгөрөөгөө гарч байгаа. За 10 өнгөрөөж гарч ирээд 11 гэж эндээ ирээл тэгэл энд чинь хувцаа өмсгөж 12:30 болоод ингээл нөгөө аригуу тэгэл нөгөө эми эдэр ба туслаад бүр ингээд амьсгаадал хойно бөө юм болж байгаа. Тэгэл ингээл нэг юу лээ 11:50 12:50 алдаад би
Яа заашгүй за гарыг гэл ингэ байж хад эн чинь ингээд хамаг хувцаа бодож авангуудаа эхлэж штэ гэвэл ахаа гэл тэгвэл 15 минутын дотор бүх юм бэлээ ёо амар ёо. Энэ бол чадвар. Тэгээ Тэгтээ яах вэ? Хөөх юм тэгэл нөгөө ханнаас сормосын аваал. тийш. Ханнаас сормос авч наагаал. Тэнгүүлээ эдрээ нөгөө шууд ингээл гошлогийн нээгээл шууд буднуудыг наав нялаал. Тэгэл нэг мөөм олж зүгэл. Хувцал ойлгомжтой өөрхийгөө өмсчин. Тэгэл нэг 3 өмсөөл миний хүү миний охин гэж өгч. Баян шүү нэрээ. Тэгээ метро Чамаараа ливээ. Тэгээ ер нь авсан үгүй юм уу? Гэтэ би одоо Светланагаас би бас жоохон гойхон байна. Миний мөөм жоохон томдоод юм жижиг гэдэг мэдгүй байна. Гэтэ нэг хоолоо багалж ууртахгүй мөөмтэй л болмаар байна. Тэгвэл хойш-хойштай бүр л гоё үзүүлбэр. Гэтэ одоо би бол ингэж бодоод байна. Бидэрт бол бүх бодолцоо байна. Бага. Хүн хүчинч байна. Байна. Одоо гарч байгаа манай хэд чинь бас өөртөө дева хийцээ болох юм бол гэдэг. Өөрсөн дева болооч битгүй яваад шүү. Би бол дева л гэж боддог эдрийг бас. Тэгэнгүүтлээ бас хойноос нь гарч ирж байгаа манай залуу уран бүтээлч. Одоо уран бүтээлч гэдэг тий. Энд чинь бас тодорхой хэмжээний уран бүтээл хийгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэдрийг нэг бас жоохон дэмжээд тэр жоохон тайзны найруулгатай жоохон жүжиглэлсэн тиймэрхүү тоглолтууд тавил гоё юм болов шүү дээ. Гэхдээ яг манай энэ тал дээр манай Светлана хөрөнгө оруулалт хийх бах уу? Гэхдээ яг тэр айгүйх нөгөө цаг хугацаа юм зарцуулагдана. Бид нар цаг хугацаа зарцуулагдана гэдээ хойш тавиад байхын хооронд бэлтжил баймаар байгаа байхгүй юу? Тэгэл аль одлонгоос хойш чамд хэлээ эцтэй тэр хувцсанаар оёод тахаа гэл тэгсэн. Хаана вэ? Юу юм Светлана тэр хувцсны материалын мөнгө шилжүүлээрээ хувцас ойж ихлий гэл ярина шүү дээ. Тэгээ яг бидний хувьд нөгөө нэг ингээл айгүй олон ингээд нөгөө юунуудтай олон драг queen-ууд king-ууд байна. За ер нь яг ингээл нөгөө явц дундаа одоо эн чинь ингээд нөгөө нэг юм үлдчихэж байгаа хүмүүс байна тий. Тэгээд бүр шантра болцсон хүмүүс ч байна гэл ингээл маш олон нөгөө нэг юм төрлийн байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд Ариун Навтер чи яг ингээд цуг драга үзүүлж эхэлсэн гэхээр чинь хоёулаа чи 17 жил болчихж байгаа. Драга үзүүлээд тий? Зүг үү? 10 оноос л ботчихлээ. Тэгэхээр 16 жил болж л шүү дээ. 9 он шүү дээ. Хангалттай л шүү дээ. Харин тэгвэл зүгээр 10 за тийм байна. 16 17 жил тийм. Тэгэхээр чинь бас эн чинь нөгөө нэг юм ганцхан одоо драг үзүүлнэ гэдэг чинь одоо жишээ манайхаа одоо ингээд Lucky-х нь одоо юу гэдгийг Монголд байгаа одоо цор ганц хамгийн их драг queen-тэй тэ ингээд байнгын тогтмол шоу явагддаг гэдгээр угаасаа хүн болго ингээд айгуу сайн мэдж байгаа ах гэж бодож байгаа. Тэгээд тэр ирдэг бүх хүмүүстээ үнэхээр их баярлж байна. Тэгээ нөгөө хүмүүс чинь тэгээд тип юу хамгийн их тип авсан ямар хэдэн дөрөв тип авсан? Би ямар тип авдаг биш дээ. Авдаг үсттэй. Надад тэр чинь нөлөөлөхгүй болохоор нөгөө гараал оруулаад тэнд нь ивхэд тавьчихсан. Анх авдаг бах уу? Би болохоор тийм боддоо шүү дээ. Боддог ч байх тэ нөгөө хүмүүс ингэж тийм эрт 2009 оноос үзүүлж байгаа юм. Тийм эрт юм уу? Хаана үзүүлж ирсэн гэд. Тэр үед бид нар бар байгаагүй. Бид нар энэ тэнд үзүүлж явсан. Та нарыг үзэж амжааг л ахгүй. Одоо бол бид нар чинь баартай болцсон. Тэгэхээр тогтмол үзүүлж байгаа. Тэгэхээр одоогоор бол хүмүүс бол бараг те ингээ манай Black-ийг ажиллаж эхлснээс хойш үзүүлж байгаа гэж бодоод байгаа биш үү? Үгүй. Бид нар чинь энэ тэмдгийн баарнууд хөлсөө хувцаач ирж очиад хөлсөө гарган байж үзүүлбэр үзүүлдэг байсан шүү. Тэ? Ард тэр бүх юм өрөө. Хөлсөө жижигхэн өрөө тэ баг нойлын өрөө шиг жижигхэн өрөө дотор ороод бөөнөрөө шигээд агуулах магуулахт нь ч юм уу нүур амаа бодоод тэр одоо бол нөхцөл байлаа. Йоо мекапны одоо өөрийн гэсэн өрөөтэй л олмаар байна. Юу өөрийн гэсэн өөрийн хувийн өрөө. Надад хэд байгаад байгаа юм бэ? Би одоо энэ дээгүр мэгүр нэг өрөө мөрөө гаргамаар л. Яг хөө дээшээ нэг хоёр давхар цоолч байна. Үгүй би одоо энэ будингийн дээр өрөө гаргаж өгөх гэж бодож байгаа. Үгүй яана. Би одоо автай таалцтай авч явдаг. Би захгүй юу? Юу жаргалаа. Яа би одоо 60 хүрэх гэж байна. За одоо ингээ хоёулаа хайрын тухай ярина. Өсвөөс олчиж яасан гэдэг чинь.
харь тийм халууцаад байна. Йоо ямар гоё сэрүү хүн болчих. Ер нь хайр дурлалыг чи юу гэж боддог вэ? Үгүй Хэдэн удаа дурлж ирсэн бэ? Ядаргаат. Гэхдээ дурлж үзээгүй хүн гэж байхгүй л үү? Хайраа санаа таяа уйлдаг уу? Уйлдаг шүү дээ. Ямар солиотой дураагүй. Нэр галзууртлаа дурлж ирсэн бүр амар ингээд хүнд бүр ингээд Галзууртлаа. амар ингээд бүр ингээд гүнээсээ бүр цаашаа бүр ингээд одоо юу гэдгийг тэр хөнгүүл бол ингээд амьдрахгүй юм шиг санагдчихсэн үе байгаа. Би ер нь бол тийм ароматик төрлийн үнэлтэд галзуур шаардлага байхгүй. За. Тэгээд дурлсан бол дотроо чимээгүүд бодоо явж чадна. Аха. Уйлж чаналжсэн ч ойлгохгүй. Юу гэсэн уйлж шалжсэн ч ойлгохгүй гэж юу гэсэн үг. Бишээ нөгөө нэг дотоод нөө зүрх сэтгэлээ ил гаргах дургу гэж. Тий. Тэгж байж чадна. Хангалттай чадна. Хэдэн өнд орлож ирсэн ер нь. Ятраат тийм ямар солиотой. Би бол амьдралдаа бол шүү дээ яг 5 удаа бол хүнтэй үргэлж үтсэн. 5 за. Тий. Намайг болохоор өстой ер нь бол дийлхэн тэгэл цавхаал гэж боддог шүү дээ. Тийм шүү дээ. Тэгдэг шүү дээ чи. Хэцүүдээ. Тэгээ угаасаа нөгөө үргэлжсэн үргэлэл мэн бас тодорхой хугацаанд урт хугацаанд үргэлжлэдэг байсан болохоор 5 багтдаг байхгүй юу? Хамгийн сүүлд болохоор 18 онд юм ба штэ. Салснаас хойш ер нь бол сингл байгаа шүү. Тэр салтыг чи яаж даван туулж ирсэн бэ? Ер нь хэцүү байсан уу? Хэцүү байсан шүү. Нилээ одоо иргэсэн шүү. Би ч нөгөө мэлхийн ордных шүү дээ. Мэлхийн ордных чи ер нь салтыг хийж мартдаггүй. Би 1-т 2-т 3-т 4-т 5-т бүгдийг санаж байна одоо. Яа. Эргээд ирвэл би үерхэд биелээ. Нэрэ гэж үү? Нэрэ. Манай ордны онцлог. Оо яа, тэ явуулсныгаа буцаад авах журамтай. Өөр хүнтэй явж байгаад ирсэн ч бодноо би хүлээж л байгаа. Яа, тэгс чи тавлаа өрөөд ирвэл яах вэ? Яа тэгээ тавлтал үү. Чадах юм чи. Хаанд нь мөргөлдүүлэхгүй байхад л бол. Яа. Нэгтгэс 5 дахь хүртлөө. Нэгтгэс 5 дахь хүртлээ 5 дахьынхаа оройд. Үгүй нэг өдөр тэгээ цаг цагаарч хийж бодлоо шүү дээ. Асуудал байна. Ямар амар. Тэр бол тэгэл тухайн үеийн шийдэх асуудал ах уу. Үгүй тэгэхэр ч айгүй юм биш үү. Одоо 5 үнийг 7 хоног 5 үн те. Бид нэг тор гэхэрч одоо. Бидтэй яах вэ? Яг манай ангийнхны хувьд бол хайр дурлал айгүй хэцүү байдаг баха. Одоо миний бодлоор заа юу. Аха. Яг ийм хүмүүс урт хугацаанд тогтдог байх гэж бодож байна. Миний бодол шүү. Та нар дээр ялангуяа олон жилээр үерч байгаа хүмүүс минь та нарт хэлээгүй шүү. Зүгээр би тэгдэг байх гэж бодож байгаа шүү заа юу. Харилцаа нь болохоор open mind байх юм бол үргэлжлэх байх гэж боддог. Нэг хүнтэйгээ бол яг ингээ урт хугацаанд бол байх аюу хэцүүлээд байх л та. Энд чинь бол нөгөө манайхнаар бол уламжлалт харилцаа бол биш шүү дээ. Мэдээж хэрэг тодорхой хугацаанд 2 хүн 2 бинэ хайрлаа явж байхад тэр ч нэг хүн гоё харагдах, энэ ч нэг залуу гоё харагдах үе байх бах. Тэгээд одоо тэр хүн хэдийгээр гоё харагдсан тэр хүнд нөгөө дурлж нөгөө хайрлах биш. Тэ зүгээр юм юу хий сэтгэлийн таашаал авах үүднээсээ тэ тэр үүднээсээ олвол ингэж шохоорхож юм харилцаа өсөх хүсдэг бах. Тэр харилцаа нь ингээд юу хийн тодорхой хэмжээгээр ингээд тэрийг ингээд дарж чадахгүй тий одоо хоёулаа одоо чинь үерхдэг байлаа гэж бодож заа. Надаа одоо жишээ нь манай Свет ямар гоё харагдлаа. Тэгээд тэр хүнийг ингээд бодоо шаналал ингээд яваад байхад Жупитер харилцаан дээр сэв сууж болно заа. Тэр нь болохоор би чамд анхаарал тавих анхааралтай жоохон түр хугацаар ч юм уу алдчихжээ шүү дээ. Одоо тэр хүнийг бодож шаналж хугацаанд тэр хүнийг болохоор би хайрлаа гэж бол бодохгүй. Энтэй нэг ганц үзчихсэн гэдэг ч юм уу те. За зүгээр төсөөлөөр заа. Тэр үднээсээ би ингээд тэр хүнтэй одоо жишээлбэл би ингээд нэг удаа те заавал унтахтай болно биш шүү дээ. Тэр гой залуутай нэг ядчтай ганц хоолнд орох юм уу. Тэндээс сэтгэлийн таашаал авч болох байхгүй юу. Тэр ингээд хүнтэйгээ уулзаад нэг хоолнд ороод нэг энэ хүн чи ийм хүн байт юм ярьж өрөөл ингээл нэг юм авчиж арай өөр болно шүү дээ. Тэгэл ингээл өөстэй хайр нэг залуутай уулзаад хоол идлээ. Яриа өөрөөдөө дайчгүй юм байдлээ. Тэгээ ингээ хүрээлэлтэй ингээ цуг ээж болох уу гэдэг юм. Би яаж хар таашаал авах гэдэг шүү дээ. Энийг чи хөлөөн зөвшөөрж ийн гэдэг чи оп май тарилцаа болно ч тийм. Ямар унт чивдгээд байгаа ч биш. Одоо жишээ найзтай байх эрхийг нь хангаж өгнө л гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй ингээд одоо би ингээд
Одоо юу хин чи тэрийг хараа гой залуу байна. Тэ чи ингээл харт дотроо ингээ хартаал. Гээл ингээл хэцүү штэ. Тэгээ чамд чандлагатай өөрөө л чандлагатай. А тэрний хооронд сайхан нийлээ найзлаа тэгээ харж таашаалаа нэг юм байна. Энэ хүлэн зөвшөөрч байгаа тийм харилцаанууд удаан үргэлжлэх байх гэж бодоод байгаа байхгүй юу? Миний хувьд ч тийм. Би та 15 жил 25 жил явсан хүмүүсийг бол ингээл өөр хүнтэй ингээл зэрэгцэж группийг унтаж явж харилцаа авч явдаг гэж хэлээгүй шүү. Тэгээ ойлгохгүй. Хэн нэгэнтэй найз байх эрхийг юм ч юм уу те арай нэг өөр одоо юу гэдэг. Одоо би бол яг нөгөө нэг юу хий. Хүнтэй ингээд одоо жишээ нь үерч байгаа тохиолдолд би зүгээр ер нь л хилчдэг юм. Би бол тий одоо ингээд надад ингээ хүн таалж байгаа бол би тэр хүнтэй харьцаа үүсгэж магадгүй шүү. Заавал унтахтаа ч бол би унтчих магадгүй. Хэрвээ би тэгэхэд тулган бол би чамайг тэргээ шууд хэлнэ. Хүнээ сонсож яснаас өөрөө хилцэн дээр гэж ингээ яриа явцдаг болохоор тодорхой хугацаанд миний харилцаанд бол тийм хэцүү ойлгохгүй тийм юм гарч байгааг байхгүй. Ир хүнийг би ямар ч гэсэн өөрийнхөө нөгөө нэг үерхдэг байсан тэ нөгөө 5 залуутай хэлэхэд та нар минь жаргалтай явж ивэл би жаргалтай л явж гин гэсэн үг гэж боддог шүү. Ингэж л хэлээ да. Наач аягүй тийм юу дипломат ингээд дунд нь хаяад тэ. Дунд нь хаяад тэ. Та нар жаргалтай байвал би жаргалтай. Одоо зажаас санжийн тэдрийга. Үгүй ингээд нэрээ нөгөө юу гэдгийг бид нарт бас нэг одоо юу гэдгийг залуу одоо гей хүмүүс байгаа шүү дээ тий. Залуу гей хүмүүст хандаж юу н чиний зүгээс юу хэлмээр байдгийг ер нь нэг хүнд нэг ингээд за нэг ингэчээсээ тэгчээсээ гэдэл ингээд нэг бодол явдаг. Надад тэгж хэлэх юм байхгүй. Би бол ер нь бол тийм өөрийнх нь нөгөө юугаар л амьдрах дуртай өөрийнх юм бос туулах дурггүй. Та нар өөртөө яаж уучраа бол амьдрах та нарын л хэрэг надад хамаагүй шүү. Ямаргүй. Тэгээ болж өгвөл ер нь бол хоорондоо айгүй нээлттэй ярилцж л байх хэрэгтэй гэж боддог тий. Хүн одоо тэ нөгөө нэг мал адууснаас ганц ялгарах юм байна бидэрт өөрсдийгөө ойлгуулж хэл яриа биш үү? Ямар тэгэл туураа саруугаараа өвдөлчихэд байх шүү дээ. Тэгэхээр ингээд альва асуудлыг болохоор ивэр ярилцж шийддэг л байхад бол дөө юм. Тэгж л бодчих. Тийм. Тэгээ хүн ч өөрөө нөгөө айгуу тийм бүтээгч сэтгэхүйтэй. Тэгэл өөрийнхөө одоо нөгөө төлөө бас нөгөө эрхийнхээ төлөө дуурч чаддаг болчихсон тий. Тэгээ тийм байгаа. Би одоо өндийн өдөр наслахтаа л одоо тэгэл хүмүүсийн амьдралыг харж үзэж мэдэрч явж байгаа үед бол ямар сони. Зүгээр хоорондоо сайхан яриад ойлголцож болдгүй бахтаа гэж бодож байгаа үнцгөөсөө л ярьж байгаа шүү. Тэрнээсээс тэгээд та нарын асуудал хамаагүй. Ер нь бол тэгэл ярилцахгүй юу ингэж явснаас л болж тэгэл нууц хаалаа барьлаа гэж хэрүүл урал гараал тэгэл нөгөөт нь амьдандаа л ингээл интерт юу хин хүн амьтаа уулзаг гэж болно шүү дээ. Тэгэл бусдын үгээр үг хийгээл зодоо нүдэн дээр тулдаг тийм альж байна. Юу хартал сэрдэлтэндээ үгээ буухайг би энэ руугаа шийдэлцээ тийм. Ямар ирээ тэрний хоор зүгээр хоёулнаас асууж чаад за ийм юм болсон юм аа ингэдэг шүү би ийм байх шүү тийм байх шүү гэдэг анханасаа юу занга мэдчихвэл амар идэх баг. Ер нь энэ ялгуурлан гадуурхалт гэдэг байгаа зүйл байгаа шүү дээ тий. Тэр ер нь яг одоо юу гэдгийг хүний яг юунаас гарт юм болоо. Ялгуурлалт яагаад хүн ер нь хүнийг ялгуурлан гадуурхах юм бол? Би бол тэрийг ингэж боддоо шүү дээ. Ер нь бол би өөрөө тийм нэг айхтар ялгуурлан гадуурхалт бол өртөж байгаагүй л дээ. Миний одоо ямар ч хүрээлэлд орсон намайг ер нь амар тийм гой хүлээж авдаг. Хүн гэдэг утгаар нь найз гэдэг утгаар нь тий ах ч юм уу дүү ч гэдэг тэр утгаар нь үдэж авдаг байхгүй юу? Ялгуурлан гадуурхаж байна гэдэг нь бол тухайн өмнө өөрөө мэдлэг багтай байж болно, мэдээлгүй байж болно, ойлгохгүй байж болно тий. Тэгэхээр тэр тухайн хүний мэдлэг мэдээлэл боловсралтай холбоотой юм болов гэж боддог байхгүй юу? Би бол гэж боддог. Гой залуучууд энтер гээл тий одоо ингээл энийг аягүй сони мэдээлэл. Тийм эмгтээлэг хүн байдаг гэдэг хорвоод лигээр дүүрэн байдаг гэдгийг одоо тэгвэл захын нацх хүн мэддэг штэ. Яагаад ийм хүн байдаг? Тэ? Мэдээлэл авчиж болох байхгүй. Тэгэл заавал дээр энэ сони мэдээлэл нэг халаач. Энд чинь бол тэгэл тий. Энд чинь бол тэгэл нөгөө мэдлэг мэдээлэл байхгүй.
тэр нийл одоо гай гэж боддоо шүү дээ. Би бол тэгэл одоо ингээд одоо юу хин шин ингээл тэ нэг бүлэгт орсон ч би шууд ахнасаа л хэлцдэг. За би бол зүгээр ийм хүн байгаа шүү. Тэ ингээд би ингээд найз нөхөрлж ингээд гоё найз нөхөр болж чадна юу бол гоё болоод ингээд явж чадах хүн шүү. Яруу боломгүй ойлгохгүй байх гэвэл надад хэлээрээ. Тэ заавал ингээд наалдаал цуг байх гал төрөл шаардлага байхгүй байхгүй. Тэгэхээр ингээд бид нар бас одоо хандлага төрдөг гэдэг шүү дээ. Тэгэхээр өөртөө бас зөв илэрхийлж сурах хэрэгтэй байх гэж боддоо шүү. Тий би бас нөгөө нэг чиний хувьд миний мэддэг зүйл юу гэхээр чи бол нэлээ нөгөө одоо юу гэдгийг ийм нийгмийн бүлгүүдэд айгүй идэвхтэй явдаг. Тэ би одоо ордны бүлэг байгаа. Тэ тэгэл дээрээс нь усан сэлэлтийн бүлэг, уулан дайварлалтын, алхалтын юу гээл ингээл амар нөгөө ингээд одоо юу гэдэг намайг бодвол одоо юу гэдэг нийгмийн стрейт хүмүүс руугаа хүрээлэл айгүй өндөртэй тий. Тэгэхээр бас тэр болгонд нөгөө нэг өөрийгөө тэгээд илэрхийлээд эртхэн шиг хэлээ нөгөө нэг эртхэн сайн муугаа ярьд мэрэлцээд явсан дээрээ гэдэг шиг тий. Тэр бас айгүй зөв юм байна л да ер нь. Одоо шинэ ингээл хүмүүс ингээл явангууд би саяхнаас ингээл нөгөө нэг дасгалд явж эхэлнэ гэл. Тэгэл дасгалд явбал ингээл эхэлсэн чинь ингээл за яана тэнд одоо ингээл өөрийгөө бас л нөгөө нэг ингээд хумаад ирж байгаа байхгүй юу ингээл бүр ингээд одоо юу гэдгийг за тэнд нөгөө эмэгтэйчүүд бай стрит эмэгтэйчүүд байгаа тэгэл ингээл одоо яах бол их бол гээл тэгэл ингээл очиол ингээл яасан чинь найз майзуудтайгаа ингээл цуг явсан чинь харьцангуй нөгөө нэг гайгүй ягаал тэг ингээд нөгөө нэг юм арай нөгөө нэг одоо юу гэдгийг нийгмийн одоо тийм нөгөө бүлэг хүмүүс рүү одоо нөгөө ороход те ингээд өөрийгөө бас нэлээд жоохон юу байна гэж бодцоо хаалт бэлэн болоогүй байна гэж бодсон аахгүй тэгсэн чи юу очсон чи зөв зүгээрсэн тэгээд тэр бас аюу одоо чамаас бас суралцах хэрэгтэй байна те очоод ер нь бол одоо бол миний бодлоор маа нийгэм бол харьцангуй бас нээлттэй хүн болгоно нөгөө янз бүрийн сувгаар те одоо сошиалар телевизээр одоо ч хангалттай мэдээлэл өрн олж ер нь хүссэн мэдээлэл өрн олж авах боломжтой шүү дээ. Тийм болохоор ер нь харьцангуй гайгүй ер нь бол мэдээлэлтэй байдаг болохоор ялгарлан харьцангуй гайгүй байдаг гэж боддог байхгүй. Яг тэр нөгөө яг тодорхой хэмжээний одоо эргээл манай үеийнх миний үеийнх тий одоо бидний нөгөө мэдээлэл солилцох сувг бага байсан. Тийм үеийнхэн маань жоохон ойлгохгүй тэр утгаараа гэх юм уу тий гэдэг жоохон одоо сошиалар бол хэл ярианы одоо тий нөгөө нэг үгээр одоо ялгарлан гадуурх үйл ажиллагаа хийж тий үйл ажиллагаа юм. Тий ялгарлыг бол хэрэгжилж штэ. Тэгэхээр тэр хүмүүс маань ч гэсэндээ тодорхой хэмжээгээр те ингээд мэдээллээр нь одоо сайтаас ч юм эсвэл зүгээр Google дээр search хийгддэг ч юм уу те. Хадлаа чат GPT одоо баанахаа ашиглаж чадахгүй бах уу бас танаа үеийнхэн их хаах манай үеийнхаа байгаа ах уу ашиглаж байгаа л үгүй юм шүү дээ. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээгээр бол тийм мэдээллүүд олж аваа судлаад үзчихвэл ийм хүмүүс байдаг юм тийм мэдээлэл. Тэгээд дээрэс нь бас бид нэр ингээл оршин тогтнолчлаа юм чинь зүгээр бидрийг зүгээр энд нь орчих хэрэгтэй байхгүй. Заавал зууралдаж тэ ингээл үгээр идэж дээр нь гарах гэдэг юм шиг яан занзын үг хэллэг ашиглаж тэ ингээл ингэх хэрэг шаардлага байхгүй. Дээрээс нь одоо ингээл нөгөө олонний танил хүмүүсийн тэ ингээл саалж нийлэх юу. Тэр ямар хамаа байна. Тэр хүмүүсийн асуудал. Тэгээ миний бодлоор тэр чинь бас нэг бодлоо юм ба маркетинг болцсон юм шүү тэр хүмүүстэй. Одоо ер нь бол тэгээ нэг юм сенсацаар тий ингээд олонний танил болох нэг тийм арга хэрэгсэл болцсон юм одоо чаа. Би сенсац л шүү дээ. Үсээ аваад маа. Ийм юм байсан юм байна гэлээ. Үүнтэй холбоотойгоор бас бит хоёрын ярианд дурдагцсан ялгарлан гадуурхалтын одоо маш одоо нийгэмд маань бас ам бүхтэй оршин тогтносоор байгаа. Гэхдээ хүн болгоо одоо мэдэх нь хамгийн зөв юм а гэж би бодож байна. Мэдж авах, судалж авах ямарваа нэг зүйлийг хүн өөрөө ойлгоод авъя гэх юм бол одоо тэр хүн мэдээлэл ямагт бэлэн байдаг шүү дээ. Тийм учраас та бүхэн одоо доогоор гарах хаягнаас залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагын мэдээллүүдийг аваарай гэж хүсмээр байна. За мөн залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллага маань Монголд анх удаа амны хүндийн шингэнд хэдэн хэвийн халдвар илрүүлэх шинжилгээний Oroquick гэдэг энэ брендийн одоо шинжилгээг нэвтрүүлж эхэлсэн байгаа. Та бүхэн бас мөн адилхан энэ доогоор гарах хаягнуудаас мэдээллийг аваарай гэж хүсмээр байна. Өнөөдрийн дугаартай залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллага
хамтран ажиллаа. Ингээд манай ариун намын төгсөхгүй хоёлоо одоо. Тийм. Би бүр амар халууцаад байна юу. Ингээд ариунага өнөөдөр манай одоо энэ дугаарын подкастт ирж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд битээрээ бас энэ одоо үзүүлбэрээ үзүүлдэг тайзныхаа өмнө Black-ийн Dragon-тэй 5 дахь хагас болгонд та бүхэнтэйгээ уулзж байгаад маш их баярлалаа. Тэгээд маш их баярлалаа оролцсон. Зүгээрээ дараа дахиж ирж өөрөө л ирнэ. Чи нөгөө нэг ингээд гоё нөгөө шүү. нэвтрүүлэгт орохоор нэг ингээд гоё ингээд нөгөө ивент гэж байгуулсан. Залуус өрөөний төвийн бэлэг байна уу? Бэлгэвч байна. Аав тэнд зөндөө бэлгэвч. Бэлгэвч лабракад байгаа. Явс л гэсэн те. Дээрээс хойш нөгөө нэг ингээд Бүр намрагастандаа уурч те ингээд оролцуулах санал тавьсан. Би жоохон ажилтаа байсан болохоор ингээд хойшлуулсан жоохон уучлаарай. Тэгээд ямарсан гоё хөгжилтэй яриад илгий гэж баацсан нэг тодорхой хөгжлөж чадаагүй баха мэдээлэл өгч ороод таарсан би одоо тий. Дараа тэгээд бүр гоё секси сэдвээр ярьж бас болно. Угаасаа хоёулаа ч нөгөө секс яриа штэ дараагийн дугаар дээр. Би ер нь ингээд хоёр дахь чөтгөрч болоод дундаа хүн хийж жагаад хоёр талаас нь хэмхэлхөө. За үг олдож өхөр хоёлаа тэгээд дараа уулзъя. Баярлаа. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Үдсэн явдалд үнэхээр их баярлалаа. Баяртай.